Тэгээ нацад оржийн нэрнжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Daisy студ үзүүлж байна. Бүгсэнс Daisy ярддаг ном тоглоомчийн видео гарын авлага. Улаанбаатар хот Daisy студид 2011 оны 2 сарын 20-нд битээ. Ингээд гарын авлагыг үзүүлж эхлэхээс өмнө та бүхэнд нэгэн зүйлийг сануулсан хэлье. Бүгсэнс төхөөрөмжийг компьютерт USB кабелаар холбоход флаш болон хард диск шиг компьютерт холбогдож орж ирнэ. Бүгсэнс гэснээр бол дараад орвол дараах стандарт фолдерууд танд харагдана. Үүнд аудиобукс буюу энэ фолдер руу аудио энгийн MP3 номнуудаа хуулах ёстой. Daisy гэдэг фолдер руу Daisy ярддаг номоо хуулна. Documents гэсэн фолдер руу документ файлуудаа хуулна. Music гэсэн фолдер руу дуу хөгжмөө хуулах ёстой гэдгийг та бүхэнд анхааруулж байна. Хэрвээ та Daisy ярддаг номоо Daisy гэдэг фолдер руу хуулахгүйгээр Audiobooks гэсэн фолдер руу хуулах тохиолдолд төхөөрөмж тухайн Daisy номыг унших боломжгүй болдог тул та бүхэн Daisy ярддаг номоо Daisy гэдэг фолдер руу хуулаарай. За ингээд видео гарын авлага хүлээн авч үзнэ үү. За сайн байцгаана уу та бүхэнд энэхүү видео гарын авлагыг үзэн суугаа энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Daisy студид зингэл миний бие ажиллаж байна. Өнөөдрийн гарын авлагыг хөтлөн явуулнаа. За юуны өмнө төслөө танилцуулъя. Манай төслийн нэр Daisy ярддаг номын төв байгуулах гэсэн нэртэй төсөл байгаа. Энэхүү төсөл маань энэ нацагтоожийн нэрмж Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хараагчдын номын санд хэрэгжиж байгаа төсөл юм аа. За төсөл маань 2010 оны 5 сарын 1-ээс 2011 оны 5 сарын 1 хүртэл үргэлжилж байгаа. Энэ төслийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлэх вэ гэвэл нийтийн номын сангийн үйлчилгээнд хараагүй хүмүүс зориулсан шинэ үйлчилгээ, шинэ технологиг хараагүй хүмүүс танилцуулах, хараагүй уншигчдын мэдээлэл хүлээн авах боломжийг сайжруулах, өргөн хүрээнд мэдээлэл олж авахд зориулж энэхүү төсөл маань хэрэгжиж байгаа. За ингээд энэ төслийн хүрээнд 21 аймгийн нийтийн төв номын сангууд манай Улаанбаатар хотод байгаа хараагчдын байгууллагууд болон нацагтоожийн нэрмжит номын сандаар байрлах уншлагын танхимд 40 ширхэг Бүгсэнс гэдэг төхөөрөмжийг оруулжсан байгаа. Энэхүү Бүгсэнс гэдэг төхөөрөмж маань Daisy ярддаг ном буюу Digital Access Information System буюу мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүлээж авах гэсэн энэ ярддаг номын сүүлийн үеийн форматаар хийсэн ном унших зорилттой төхөөрөмж юм аа. Төхөөрөмжөө танилцуулах, төхөөрөмжийг яаж ажилуулах тухай өнөөдрийн энэ видео гарын авлагаас та бүхэн үзнэ. Ингээд видео гарын авлагаа эхлэе. За одоо ингээд Бүгсэнсээ угсуулж эхлэе. За энэ зайн ингэж салсан байгаа бодлоо зайгаа хийн. Эхлээд хөл хэсгийг оруулаад толгой хэсгийг оруулаад дарна. За энэ төхөөрөмжийн нэг онцлог нь зай хийгээд өөрөө хасдаг. Насаар товчлуурыг дарах шаардлагагүй. Зайгаа угсрал хүлээж байна. Тэгээ өөрөө төхөөрөмж автоматар хасах ёстой. За ингээд төхөөрөмжөө хасахыг хүлээж байна. За энэ төхөөрөмжийн зайг 2 цаг цэмэглэн USB кабелаар компьютерт 5 цаг цэмэглэгдэнэ. Цэмэглэгч нь одоо энд байж байна. Цэмэглэгчийг энэ хэсгээр тогон залгана. Цэмэглэгчийн нөгөө зүрийг төхөөрөмжийн зүүн доод хэсэг ингэж залгана. За ингээд гэрэл асна, улаан гэрэл цэнгэлэгдээ дүүрхээр ногоон гэрэл асна. Тэр утгаараа бол гар утастай адилхан. За одоо ингээд төхөөрөмжийг жаахан тохируулах хэрэгтэй. За ингээд төхөөрөмж маань ассан байна. Төхөөрөмжөө хасаагаад эхний тохиргоо хийн. Яг бол зайс ассан учраас зарим нэг тохиргоо үндсэн үйлдвэрийн тохиргоонд орсон байгаа. За ингээд энэ гарын авлагыг ойлгомжтой болох үүднээс би энэ төхөөрөмжийн ярддаг програмыг жаахан яриагийн жаахан удаашруулъя гэж бодсон юм аа. Одоо энэ тохиргоог хийж үзүүлэн та бүхэнд
206. За энэ чанга байх үүднээс би одоо өсвөрчийг залгана. Өсвөрч залгахад илүү ойлгомжтой тод сонсогдох ба. Audiobooks folder 1 is Ms. Audio folder 2 of 6. За одоо меню руу орно. Menu opened. Equalizer settings. Dialog. Menu open equalizer settings. За доошо сумыг дараад Playback settings. Select playlist. Pull advanced options. Pull held mode. Global options. Pull down. за би доошо сумыг дарсаар хагаад global options гэдэг дээр ирсэн. Энэ дээр OK товчлуурыг дарна. Alarm settings. Pull down. Date and time settings. Дахиад Pull доошо down. сумыг дарсаар хагаад Voice settings. Dialog. voice settings dialog гэдэг дээр ирж байна. За энэ дээр OK дарна. Voice settings dialog. Volume 14. Combo box. За ингээд volume гэсэн сонголт гарч иж байна. Дахиад доошо сумыг даръя. Rate 7. Combo box. За rate гэдэг энэ тохиргоо дээр ярианы хурд удааныг сольж өөрчилдөг. Одоо ингээд зүүн тишээ сумыг даръя. 6. 5. 4. 3. За ингээд ярианы хурд бол удаашрж байна. За би 4. 5 дээр 5. 5 гэсэн тохиргоо дээр энэ тохиргоог хийгээд OK дарна. А ер нь бол меню руу ороод ямар нэгэн тохиргоог хийхдээ зүүн баруун сумаар тохиргоог өөрчилнө. А тохиргооны сонголтоо дээшээ доошоо сумаар хийж байгааг анхааралтай аваарай. За ингээд OK товчлуурыг даръя. Option saved. Ms. Audio folder 2 of 6. За option saved буюу тохиргоо хадагдлаа гэж хэлж байна. Тэгээд ярианы хурд бол хамаагүй ойлгомжтой удаан болж ирсэн бахаа гэж бодож байна. За ингээд одоо бүх сенсээ тайлбарлаж эхлэе. За төхөөрөмжийн баруун талыг эхлээд тайлбарлая. За баруун гартлын хамгийн ихний товчлуур бол асааж унтраах товчлуур. За асааж унтраах үүдлийн ихтэй 3 секундээр хийн. За одоо ингээд төхөөрөмж асаатай байгаа. Яг одоо би унтраа. За ингээд төхөөрөмж унтарч байна. За ингээд бүрэн унтраалт боллоо. За унтраасан бол энэ 3 дахь товчлуур буюу энийг доош нь түлхэхэд чойжлох ёстой энэ товчлууруудыг дарагдахаас хамгаалж тийм ээ. Унтраасан ч гэсэн энэ он сар цаг сонсдог товчлуур байгаа. Энэ яг яригчны доотлолт зураасан товчлуур. Энэ дээр дарж цаг он сарыг сонсч болдог тул 3:40 p.m. and 9 seconds Friday, February 18th, 2011. за ингээд он сар хэлж байгаа. Унтарсан ч гэсэн он сар цаг сонсч болдог. Ороо энэ бас онцлог төхөөрөмж байгаа. Тэгээд энэ товчлуурыг дарагдахаас хамгаалж ер нь бол заавал чойжлох хэрэгтэй. Энэ баруун гартлын төхөөрөмжийн баруун талын хамгийн доотлын товчлуур дарахгүй дээш нь доош нь түлхэж дээшээ түлхүүл төгжөө нэгдэн доошоо түлхүүл төгжигдэнэ. За ингээд төгжиг нээгээд төхөөрөмжийг асаая. 1 2 3. За яг л 3 секунд тоолоход ингээд төхөөрөмж Podcasts folder 4 of 6. За ингээд төхөөрөмж маань ярьж байна. Одоо энэ 3 товчлуурын голын товчлуур болохоор бичлэг хийдэг товчлуур. Энэ товчлуур дээр удаан дарахаар бас 3 секунд дарна. 1-3 секунд дарахаар бичлэг хийж эхэлнэ. За Start recording. Start recording буюу бичлэг хийж эхэллээ гэж хэлж байгаа төхөөрөмж. За ингээд энэ бичлэгийг би зөвхөн энэ товчлуурын ямар үйлдэл хийдгийг танилцуулсан болохоор одоо энэ бичлэгийг би cancel хий. Cancel буюу буцаая. Cancel podcasts folder 4 of 6. За энэ cancel товчлуурыг дарахад cancel гэж хэлж байна. За ингээд баруун хэсэг бол ингээд ойлгомжтой болсон. Одоо төхөөрөмжийн зүүн тал руу анхаарлаа хандуулна. За төхөөрөмжийн зүүн талд хамгийн ихний товчлуур. За энэ бол аюул чухал товчлуур байгаа. Төхөөрөмжийг асаагаад энэ төхөөрөмж дээр юу хийх вэ гэдэг горимыг энэ зүүн талын хамгийн ихний товчлуураар сонгож тохируулна. За энэ товчлуурыг дарж үзүүлье. Daisy. Bookshare 1 of 7. За Daisy гэж хэлж байна.
Document reader. No list. Document reader no list гэж хэлж байна. Radio. За тэгэхээр та нэвтрүүлэгт маань Preset холбогдсон 1, 98.5 megahertz. За FM явж байна. Media. Podcasts. Media. Folder 4 of 6. За media гэж хэлж байна. Daisy. Bookshare 1 of 7. За Daisy Bookshare 1 of 7 гэж хэлж байна. За энэ юу гэсэн энэнийг одоо тайлбарлахад энэ зүүн талын хамгийн ихний товчлуураар 4 горим солигдож байна. Сая та бүхэн сонссон нэгдүгээрх нь Daisy буюу Daisy ном сонсох горим. Хоёрт нь media гэж байгаа. Media гэдэг горим дээр бол энгийн аудио ярьдаг MP3 номыг сонсно, эсвэл дуу хөгжим сонсно. Гурав дахь document reader буюу компьютер дээр шивсэн англи хэл дээрх файлыг бас энэ хүү төхөөрөмжөөр уншуулж болдгоор бас энэ төхөөрөмжийн давуу талуудын нэг. Дөрөвдөх нь FM радио сонсч болно. За ингээд энэ төхөөрөмжийг асаагаад энэ зүүн талын дээдлийн товчлуураар юу сонсох вэ гэдэг горимоо тохируулах нь шүү дээ, тийм ээ. Радио буюу FM сонсох, Daisy буюу Daisy ярьдаг номоо сонсох, document reader буюу компьютерийн шивсэн файлыг сонсох, media буюу дуу хөгжим эсвэл энгийн MP3 аудио номыг сонсох нэ. За одоо ингээд ахаад нэг дараа сонсоод үзье. Document reader. Radio. Media. Daisy. За ийм Bookshare 1 of 7. document reader, Daisy, radio, media гэсэн дөрвөн горим дээр энэ төхөөрөмж ажилладаг байна. За ингээд энэ товчлуур одоо ойлгомжтой болсон бах. Энэний доошоо нэмж хасах буюу дуу Volume 15. төхөөрөмжийн дууг чангал суллах товчлуурууд байна. Дээшээ дараа Volume 16. доошоо Volume дараа 15. Volume 14. За энэ ойлгомжтой. За энэс доошоо memory card-ны оролт буюу memory card-тай хэдийн орсон байна. За memory card-ыг оруулж гаргахдаа одоо энэ жоохон хонхорхой хэсэг цааш нь дарна. Ингээд өөрөө гараад ирж байна. Татаад авлаа. За memory card ийм байдалтайгаар орж байна. Одоо ингээд memory card-ыг буцаагаад хийлээ. Түлхлээ. Not allowed. Bookshare 1 of 7. За ингээд memory card бүрэн оржээ. Memory card-ыг оруулж гаргахад бас дуу гарч байгаа. За ингээд зүүн талын хувьд бол ийм байна. За төхөөрөмжийн доод хэсэгт зүүн баруун талд нь хоёр оролт байж байна. За баруун талынх USB компьютерийн оролт 4 би хэлсэн. Зүүн талынх нь цэнэглэгчний оролт байна. За дээд хэсэгт зүйлтүүр байна. Зүйлтэд байгаа харж байгаа та бүхэн. За баруун гартлын хул чихвч буюу эсвэл ийм чанга яригч залгаж болдог оролт нь байж байна. За би салгалтаа буцаад залгалаа. За энэ зүүн талынх бол микрофоны оролт. За энэ төхөөрөмж маань бас өөртөө микрофонтой байгаа. Бас нэмэлт микрофон залгаж бичлэг хийж болдог. Энэ төхөөрөмж бол бичлэг хийхийн хувьд бол их өндөр түвшинд бичлэг хийдэг. Тэргээрээ давуу талтай энэ төхөөрөмж. Тэгээд энэ төхөөрөмж маань өөрийн багтаамж нь өөрийнх нь флаш диск нь 4 ГБ, memory card-ны багтаамж 8 ГБ, нийт 12 ГБ-ийн багтаамжтай төхөөрөмж байна. За ингээд нүүрэн хэсэг үлдлээ. За артлын хэсгийг нэрээ хальт харуулъя. Артлын хэсэг бол тэр чигтээ батарейн хэсэг байгаа. Хан дээрээ батарейн түгжээг төхөөрөмжийн дээдл рүү татаж тэгээд энэ батарейны хаалга гэж ярьдаг энэ зураас нь хуруугаа оруулаад татаад зайг салгаж авна. За энэ хэсэг бол ингээд ойлгомжтой байхах. За ингээд нүүрэн хэсэгтээ оръё. За нүүрэн хэсгийн хамгийн дээд талд спикер байрлсан байна. Тэрний дотолд зураасан товчлуур буюу он сар цаг сонсдог товчлуур. За тэрний доор талд дөрвөн талдаа дөрвөн тишээ сум заасан курсор сум гэж ярина те зүүн баруун тишээ доош сум заасан товчлуурууд байна. Голынх нь эм үсгтэй менюны товчлуур. За энэ бол тэмдэрэхэд бол энэ менюны товчлуур нэлээд том. За энэ дөрвөн тишээ сум заасан байгаа юм гурвалжин тэмдэрэхэд бол их ойлгомжтой хараг хүмүүст.
За ийм байна. За одоо тэрнээс доошо 1-9 хүртэл тоонууд даралтууд байна. Хамгийн доор 7-гийн доотлын доор байгааг cancel товчлуур, дундх нь тэг 9-ийн тооны доотлолд байгаа OK товчлуур гэдгийг хэлье. За яагаад 7-гийн доор 9-ийн тоо гэхээр энэ хараагүй хүмүүс хэрвээ энэ видео гаргалыг сонсч ивэл хараагүй хүмүүст ойлгохомжтой байх үднэс би ингэж тайлбарлаж байгаамаа. За ингээд бас нэг юм гэвэл 5-ын тоон дээр цэгтэй байгаа. За энэ бол мэдээж олон улсын стандарт бүх тоо оруулдаг төхөөрөмжүүд дээр 5-ын тоон дээр юм цэг байдаг. Энэ бол хараагүй хүмүүс зориулсан тоогоо баримжаалах хэрэгтэй энэ олон улсын стандарт байдаг. За тэрний дагуу энэ 5-ын тоон дээр цэгтэй байна. За ингээд өгшөө сайн тэмдэрх юм бол сондгоо тоонууд нь хонхор, тэгш тоонууд нь тоогоор шатрын хүлэг шиг байгаа. За энэ нь бол яг хараагүй хүмүүс тэмдэрэхэд ойлгомжтой байх үднэс ингэж үйлдвэрлэсэн байх гэж бодож байна. За одоо ингээд төхөөрөмжийг ерөнхийд нь товчлууруудын байрлалуудыг би зааж дууслаа. Одоо ингээд төхөөрөмжөө ажилуулах ажилд оръё. Одоо төхөөрөмжийг ажилуулж эхлэхээс өмнө би товчхон хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. За энэ төхөөрөмж бол хараагүй хүмүүс зориулсан ярддаг ном сонсох зориулттай төхөөрөмж гэдэг нь ойлгомжтой. Тэгээд энэ төхөөрөмж дэлгэц байхгүй бүгдийг сонсож хийн, англи хэл дээр сонсож бүх үйлдэлүүдийг хийх болохоор англи хэллийг энэ төхөөрөмжийн ярьж байгаа англи хэллийг сонсож сурах хэрэгтэй, сонсож чаддаг байх хэрэгтэй гэсэн гэдгийг анхааруулж байна. Тэгээд энэ төхөөрөмж бол ерөөсөө сонсож л ажиллана англи хэл дээр. Энэ аягүй чухал. За би тэгээд энэ гарын авахын үргэлжлэх явцад бол зарим үг хэллүүдийг орчуулж өгнө. Тэгвэл ер нь бол манай хараагүй хүмүүсийн хувьд бол ийм төрлийн төхөөрөмжүүд дээр англи хэл дээр нь ажиллаа сурчвал дараа чинь шинээр орж ирэх төхөөрөмжүүд дээр ямар ч хэлний бэрхшээлгүйгээр өөрөө ажиллуулж чадах тийм давуу тал байгаа гэдгийг бас онцлон хэлмээр байна. За төхөөрөмжийг асаасны дараа бид нар горимоо сонгох ёстой. За горимоо сонгоод Daisy гэдэг горим дээр аваач. Одоо зүүн талын хамгийн дээдлийн төвлөрүүд дарлаа. Document Reader, Radio, Media, Daisy, Bookshare, 1 of 4. За ингээд Bookshare 1 of 4 буюу Daisy гэдэг горим дээр ирлээ. Энэ Daisy гэдэг горим дээр ирсний дараа Bookshare 1 of 4 гэж хэлж байна. Араас нь энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ төхөөрөмждөр 4 фолдер байгаа. Энэ 4 фолдер болохоор энэ төхөөрөмжийн үндсэн фолдер, одоо ярьдаг номнуудаа ангилж хийдэг фолдер байгаа. За энэ фолдерууд дээр ярьдаг номнууд байдаг юм аа. Гэхдээ одоо энэ үйлдвэрээс ирсэн болохоор одоогоор энэ фолдер бол хоосон байгаа. За ингээд фолдерыг солихдоо дээшээ доошоо сумыг дарна. Фолдер руу орохдоо баруун сумыг дарна. Фолдероос гарахдаа зүүн тишээ сумыг дарна. Ерөөсөө л ойлгомжтой фолдертай ажиллахдаа фолдер гэдэг маань хавц гэсэн үг. За ингээд доошоо дээшээ сумаа дарж үзүүлье. NFB Newsline 2 of 4. За NFB Newsline гэдэг гэж хэлж байна. 2 of 4 буюу 4 фолдерын 2-т идэвхжиж байна гэсэн үг. NLS 3 of 4. RFB&D 4 of 4. RFB&D 4 of 4. За ингээд тулхаараа хонх дуурж байгаа. 4 of 4 буюу 4-р фолдерын 4-т буюу хамгийн сүүлийн хавцан дээр ирсэн байна гэж төхөөрөмж хэлж байна. За ингээд дээшээ доошоо сумаараа фолдероос олж байна. Одоо энэ фолдер руу зүгээр сонирхоод орж үзье. No list. No list гэж хэлж байна. Тэгэхээр энэ фолдер хоосон байна гэсэн үг. No list гэдэг маань ямар нэгэн жагсаалт байхгүй байна. RFB&D, NLS, no list. За no list гэж хэлж байна. За ингээд no list гэдэг энэ фолдер дотор ямар нэгэн ном байхгүй учраас би одоо
дараагийн сонголт юу хийх вэ гэхээр би Daisy гэдэг горим дээр тавиад одоо ном руугаа Монгол Daisy номоо уншуулах гэж явж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ Book Sense гэдэг төхөөрөмж дээр маань өөр дээр нь бол яг ярьдаг ном байхгүй байна. Одоогор энэ өөрийнх нь санах хоо буюу флаш 4 GB-ийн флаш дискэнд нь ном байхгүй байна. Тэгэхээр би memory card руугаа шилжих ёстой. За memory card руугаа шилжих үйлдэлийг тэг дээр дарчихын. За тэг дээр 2-3 секунд дарна. SD card, Bookshare, 1 of 5. За ингээд тэг дээр удаан дарахаар SD card гэж хэлж байна. Энэ бол memory card руугаа шилжлээ гэсэн үг. За ингээд memory card-н дээр бас л нөгөө стандарт хавцснууд маань байж байгаа. За ингээд муу адил дээшээ доошоо сумаараа фолдероо солино. Одоо би доошоо сумыг дарлаа. Mongol Daisy Nomud, 2 of 5. За ингээд Монгол Daisy номнууд гэдээ гараад ирлээ. За энэ бол memory card-н дээр нөгөө төслийн хүрээнд бичигдсэн 12 ном маань энэ memory card-н дээр хуулагдсан байгаа юм байна. За энэ memory card Book Sense 2 руугаа Book Sense-ийн санах руугаа шилжиж байгаа энэ үйлдэл ахаад нэг давтаадах юм. Тэг дээр ахаад дараад тэгэхээр юу гэж хэлдэг нь сонсгоо. Flash disk, Bookshare, 1 of 7. За ингээд flash disk гэж хэлж байна. Flash disk гэдэг нь энэ Book Sense-ийн өөрийнх нь багтаамжаа flash disk гэж нэрлэж байгаа маа. Энэ 4 GB гэж би түрүүн хэлсэн байгаа. За ингээд буцаад memory card руугаа шилжүүлээ. За яагаад memory card руу гэхээр memory card-н дээр нөгөө номнууд маань байгаа шүү дээ. За ингээд тэг дээр удаан даръя. SD card, Bookshare, 1 of 5. За ингээд memory card руугаа шилжсэн байгаа. Одоо ингээд доошоо сумаа дараад Mongol Daisy Nomud, 2 of 5. за ингээд Монгол Daisy номнууд гэсэн хавцсан дээр ирж байна фолдер дээр. За энэ фолдер руу орохдоо баруун сумаа гэсэн фолдероос гарахтаа зүүн сумаа дарна гэсэн шүү дээ, тийм ээ. За ингээд баруун сумаа даръя. Дэлхий дахны түүх 1-р бот 1 of 12. За ард нь 1 of 12 буюу 12 номны нэгт нь Дэлхий дахны түүх гэдэг ном байна гэж хэлж байна. За одоо ингээд доошоо сумаа дараад бүх номныхаа нэрийг сонсоод авъя. Номны нэрээр нь хэлж өгч байгаа энэ төхөөрөмж маань. Дэлхий дахны түүх 2-р бот 2 of 12. их зохиолын дээжис 3 of их зохиолын дээжис 4 of 12. Жангар 5 of 12. Япон массажийн гарын авлага 6 of 12. За ингээд артлт нь Япон массажийн гарын авлага гингүүд ард нь 6 of 12 гэж хэлж байна л да. Энэ нь болохоор 12 номны 6-аад нь энэ Япон массажийн гарын авлага гэдэг ном байна гэж хэлж өгч байна. Ингээд ойлгомжтой байгааз. За одоо ингээд дахиад дөрвөлжлүүлээ доош нь сумаа даръя. Хүний биеийн бүтэц зүйн лекц 7 of 12. Мастер Маргарита 2 8 of 12. Монгол улсын түүх 9 of 12. санхүүгийн хөтөч 10 of 12. шин технологи үйлдвэрлэлд өөртөө туслах ухаан 12 of 12. За ингээд 12 ном болж байна. Доош ахаад даръя. өөртөө туслах ухаан За ингээд 12 of 12. тулж байна гэсэн үг. За одоо ингээд энэ 12 номоо сонгоод Daisy номыг яаж Daisy номыг сонсох вэ? Daisy номыг яаж ашиглах вэ гэдэг гол хичээл рүү орё. За энэ хүү төхөөрөмж дээр Daisy номоос сонсохоос өмнө Daisy ном гэдгийг би жоохон тайлбарлах хэрэгтэй. Би энэ гарын авлагын эхэнд Daisy гэдэг үгний товчлолыг хийсэн байгаа. D гэдэг нь digital, A гэдэг нь access, I гэдэг нь information, SY гэдэг нь system гэсэн үг. За тэгээд Daisy гэдэг системээр Daisy гэдэг формат нь өөрөө дотроо 4 янзын формат гэдэг. Энэ 4 янзын номын форматаас манай энэ төслийн өрөөнд хамгийн ихний Daisy 2.2 гэдэг форматаар энэ ярьдаг номыг хийж эхэлж байгаа. Тэгээд Daisy номны гол онцлог энгийн ярьдаг номноос ялгах гол онцлог нь бол ярьдаг номыг бол ерөөсөө CD-н дээр бичихэд
CD дээр бичигдсэн ярьдаг номыг сонсохдоо ерөөсөө урагшин хоош нь гүйлгэх pause, stop, track-аар нь буюу тэр бичигдсэн файлаар нь сонсдог байсан бол Daisy номны хувьд бол өөр. Daisy номыг сонсоход бол track-аар нь биш урагшин хоош нь гүйлэхгүйгээр хэвлэмэл ном яаж ямар байдлаар уншигддаг вэ? Яг тэрнтэй адилхан энэ төхөөрөмжтөр унших боломжтой гэдгээр Daisy номны гол давуу тал нь түүнд оршиж байгаа. За тухайлбал CD-н дээр бичсэн энгийн аудио ярьдаг номд бол хуудасны ойлголт байхгүй тийм ээ. Хуудас пэйж солино, хуудсыг солино, тэдгээр хуудсан дээр очно гэсэн юм байхгүй. Мөн bookmark буюу номны тэмдэглэлээ хийх боломжгүй байдгаараа энгийн аудио номны сул талыг би бол тэгж үзэж байна. Daisy ном бол өөр. Daisy ном бол хуудастай бүлэг хэсэг гарчгаар нь уншиж болдог. Мөн хамгийн гол юм bookmark буюу номны тэмдэглэлийг бүрэн хийж болдгоор энэхүү номны ач холбогдол нь оршиж байна. За ингээд номоо уншуулж эхлэе. За ингээд 12 номыг бид нэр түрүүн сонссон байгаа. Одоо ингээд эндээсээ би нэг номыг сонгож авч номоо тоглуулнаа. За ингээд дээшээ сумаад арай. Би хамгийн доотлын хамгийн сүүлийн номн дээр сая ирсэн байсан. Шин тэхэн санхүүгийн Монгол мастер хүний биеийн Япон жангар вайб их зах дэлхий дахны түүх 1-р бат 1 of 12. За би энэ номн дээр энэ Daisy номн дээр ажиллаж та бүхэнд үзүүлэе гэж бодлоо. Сонгож байна. За ингээд номоо сонгосон бол 9-ийн доотлол буюу окей товчлуурыг дарж тоглуулна. Эсвэл энэ асааж унтраадаг дээр нэг дараад товших маягаар дараад авч болно. Ингээ хоёр янзаар номоо тоглуулж байгаа. За ингээ окей товчлуурыг даръя. Loading. Дэлхий дахны түүх 1-р бат. За энэхүү номыг сонсохын өмнө Монгол. За ингээ ном тоглуулж эхэлж байна. Би асааж унтраадаг товчлуур дээр бас дарж төр зогсохыг буюу пауз авч болно. За ингээ пауз авчи. За сая окей дараа товчиг дарангууд loading гэж хэлсэн. Тэр нь бол номыг уншиж эхэлж байна, хачаалж байна гэсэн үг. За ингээд номоо тоглуулж эхэллээ. За номоо сонсох, яаж сонсох вэ? Нөгөө би түрүүн хэлсэн байгаа бүлэг хэсэг гарчих хуудасаар нь мөн номны тэмдэглэлийг хийж болдог гэсэн номны тухай мэдээлэл авч болдог гэж ярьсан. Одоо тэр бүх үйлдэлүүдийг яаж хийдгийг хийж үзүүлнэ. За ингээд номоо тоглуулж эхлэе. Пауз авлаа. Daisy студид дэлхий дахны түүх номын 1-р батыг Daisy ном болгон бүтээв. Номыг уншсан мөнх ол давхтай энэ 12 номны эхэнд Daisy номыг зохиогч эрхийн тухай мэдээллийг оруулсан байгаа. Хуулийн зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах тухай 6-р бүлгийн зохиогчийн эрхийн зөрчил номоо сонсож байхдаа дээшээ доошоо зүүн баруун сумаараа ном дээр ажиллаж эхлэе. За би доошоо сумыг дарлаа. Level 1 Level 1 гэж хэлж байна. За level 1 гэдэг тохиргоо байна. Одоо энэ дараагийн тохиргоо сонсоод аваарай. Level 2 Level 2. За энэ юу гэсэн үг гэхээр дээшээ доошоо сумаараа сонголт тохиргоо тохируулж байгаад зүүн баруун сумаараа тохиргоогоо шилжүүлэх команд гэх юм. За энэ юу гэсэн үг гэхээр би одоо хийж үзүүлээ. Level 1 гэдэг дээр буцаагаад дээшээ сумаад дараад аваач. Level 1 За ингээд level 1 гэдэг дээр буцаад дээшээ сумыг дараад ирсэн ба ирсний дараа баруун тишээ сумыг дараа. 1-р бүлэг эртний иргэн, 2-р бүлэг дундад зууны Европ, 3-р бүлэг дундад зууны үеийн дорн дахин Америк. За энэ бол бүлгээ сольж байна. Энэ номныхаа бүлгийг сольж байна. За би дөрөв баруун сумыг дарсан бол одоо зүүн сумыг дарж үзүүлье. 3-р бүлэг, 2-р бүлэг, 1-р бүлэг эртний иргэн шиг 1-р хэсэг. За та бүхэн анзаарсан бах баруун тишээ дарахад бүлэг солигдож номныхоо төгсгөл рүү буюу
бүлгийн тоо өсөж байна. 2 3 4 гэх мэтчлэн тийм ээ. Зүүн сумаа дарахаар номныхоо эхэн рүү бүлгэн солигдож байгаа. За level 1 гэдэг энэ тохиргоо дээр дээшээ доошоо сумаараа ирж тохируулж агаад баруун зүүн тишээ дарахаар тухайн номны хамгийн том хэсгийг солих нэ. За яагаад тухайн номны хамгийн том хэсэг гэсэн гэхээр зарим ном бол бүлэг хэсэг гарчиг гэж задардаг бол зарим ном хэсэг бүлэг гарчиг гэж задардаг. Энэ тухайн зохиолч тухайн хэвлэлийн компани хийсэн форматын дагуу бичигдсэн байдаг баг. Тэгээд энэ дэлхийн дахны түүх 1-р бот номын хувьд бол хамгийн том хэсэг нь бүлэг байх нэ. Бүлгээсээ эхэлж ном маань дотгошоо задраа явж байна. За ингээд тэгэхээр level 1 гэдэг тохиргоон дээр бол тухайн номны хамгийн том бүлэг хэсэг гарчиг нь тоглогдох нэ. Бүлэг хэсэг гарчгийг сонгож болох нь. За ингээд номоо үргэлжлүүлээд тоглуулж байна. Түүхийн эхлэл 1 хүн яаж бий болсон бэ? Одоо level 2 гэдгийг Мэчин хүний хувьд level 2 гэдэг сонголтын дээр яаж ном маань өөрчлөгдөх нь вэ гэдэг үзье. Level 2. За level 2 гэж хэлсэн төхөөрөмж одоо би ахад зүүн баруун тишээ сумаа дарж тохироо шилжүүлнэ. 2 чулуун зэвсгийн үеийн 3 иргэншлийн эхлэл 4 анхны иргэншил 5 Монгол бол хүн төрөлхтний 2-р хэсэг дорн дахны эзэнт гүрнүүд 1. За ингээд төр пауз авъя. За сая би баруун сумыг дарж үзүүлэхэд 1 2 3 4 5 дугаар гарчгуудыг хэлээд 2-р хэсэг гэж хэлж байна. За level 2 гэдэг дээр тухайн номны дараачийн хэсэг буюу энэ дэлхийн дахны түүх 1-р бот номны хувьд бол хэсгүүдийг хэлж өгч байна. За баруун тишээ дарвал номны төгсгөл рүү хэсгүүдийг сольж болно. Зүүн тишээ дарвал номны хэн рүү хэсэг 5 шилжүүлж болж байна. Би одоо 1-р хэсэг рүү явж байна. Зүүн сумыг дараад 1-р хэсэг за ингээд 1-р хэсэг дээр. За ерөөсөө энэ номны хувьд бол ингэж штэ level 1 гэдэг дээр бүлгээ сольж байгаа. Level 2 гэдэг дээр хэсгээ сольж байна. За ингээд ойлгомжтой байх гэж бодож байна. За доошоо сумаа дараад дараагийн тохиолгоор хандъя. Page. Page гэж байна. Page гэдэг маань хуудас гэсэн үг. За хуудас дээр очоод номоо тоглуулчих. За яг би энэ тайлбарлаж байгаа учраас pause дараад байгаа гэдгийг анхаараарай. Тэрнээс биш pause дарахгүйгээр энэ тохиолгоонуудыг хийж болно. Би өөрөө тайлбарлаж байгаа болохоор төр номоо зогсоод байгаа гэдгийг анхааруулъя. Хүн яаж бий болсон бэ? За номоо тоглуулж байна. Одоо баруун сумаа даръя. Эдгээр эртний хүмүүс 35 мянган жилийн тэртээ оюун ухаанд хүнэн энэ үед орчин за энэ бол пэйж буюу хэвлэмэл номоор бол номныхоо төгсгөл рүү би хуудасаа эргүүлж гин гэсэн үг. Зүүн тишээ сумаа дарах юм бол номныхоо эхэн рүү хуудасаа эргүүлж гин гэсэн үг. Магадгүй би 12 дугаар хуудсан дээр уншигдж байгаа бол би баруун сумаа дарвал 13 дугаар хуудас болд солигдно. Зүүн сумаа дарвал 11 дугаар хуудас болд солигдно гэсэн үг. За тэр хуудасныхаа дугаарыг бол өөр командаар хийж болно. Би тэрийг одоо ингээд заана. За энэ page гэдэг тохиолгоог бол ойлгосон баг. Page гэдэг дээрээ дээшээ доошоо сумаараа тохируулж байгаад баруун тишээ сумаа дарвал номныхоо төгсгөл рүү хуудас иргэнэ. Зүүн тишээ дарвал номныхоо эхэн рүү хуудас иргэнэ. За ингээд доошоо сумаа даръя. Дараагийн тохиолгоо Phrase. Phrase гэдэг нь өгүүлбэр гэсэн үг. Баруун тишээ сумаа дарвал өгүүлбэрээр сонсогдно. За дээдлийн тохиолгоо page гэдэг дээр хуудасаараа солигдож байсан бол одоо өгүүлбэрээр солигдох нь. Энэ бол хуудсан доторх өгүүлбэрүүд солигдно гэсэн. Хуудасныхаа төгсгөл рүү, хуудасныхаа эхэн рүү мэдээж баруун тишээ дарвал хуудасны төгсгөл рүү 2 чулуун зэвсгийн үеийн зүүн тишээ дарвал агуулга дэлхийн мөсдөлгийн үйл хуудасныхаа эхэн рүү өгүүлбэрүүд нь солигдно. За ингээд доошоо сумыг дээшээ доошоо сумаараа ер нь бол бүлэгээр сонсох уу, хэсгээр сонсох уу, өгүүлбэрээр сонсох уу, хуудасаар нь сонсох уу, гарчгаар сонсох уу гэдгээ тохируулж ирж байгаа. Яг гарчиг бүлэг хэсэг хуудас өгүүлбэрээр солихдоо зүүн баруун сумаараа
сольж байгаа гэдгийг одоо хэлье. Одоо ингээд доошоо сумаа дараачихаа тохиргоог за Heading. Paragraph. Heading. за heading гэж хэлж байна. Heading гэдэг нь бол гарчиг гэсэн үг. За heading гэдэг дээр тохируулж байгаад зүүн баруун тишээ сумаа дарвал гарчиг солигдно гэсэн үг. За баруун тишээ сумаа дарах юм бол номны төгсгөл рүү гарчиг солигдно. Номны ихэн рүү гарчгаа солигвол зүүн тишээ сумаа дарах нэ. Тэгэхээр ерөөсөө дээшээ доошоо сумаараа би энэ номоо яаж сонсгоо гэдгээ тохируулж агаад тэр гарчгаар нөө хуудасаар нь өгүүлбэрээр нь гэдгээ зүүн баруун сумаараа солиод номоо сонсож байгаамаа. За ингээд гарчгаа сольж үзүүлээ. 3. Эрдэнэчлийн эхлэл товч агуулга За энэ 3 ч тий. 4. Анхны 5 Монгол бол хүн төрөлхтний үлгийн нутгийн нэг мөн. За би зүүн тишээ сумыг дараа буцна. 4. 2. Чулуун зэвсгийн үеийн ачиг. За ингээд дэлхийн үсгэлэн гарчиг маань солигдож байна. Beginning or end of book. Heading. За heading буюу гарчгаар нь сольж үзүүлсэн байгаа. Одоо ингээд доошоо сумаа ахиад дараа. Beginning or end of book. Beginning or end of book гэж хэлж байна. За энэ нь болохоор зүүн сумаа дарвал номныхаа эхэн дээр шууд очино, баруун сумаа дарвал номны төгсгөл дээр шууд очино. Энэ бол бас сонин сонголт. За Дэлхий дахны түүх 1-р бот. за би шууд номыг сонсох номны эхэн гэж команд оруулгын шууд номны эхэн дээр очиж байна. хүлээн авч сонсноо. Дэй нацаг За одоо ингээд дахиад доошоо сумаа дараагийн тохиолгоор оръё. Time interval. 5 seconds. За time interval гэсэн сонголт гарч иж байна. За энэ сонголтын дээр за би номоо төр пауз хийсэн байгаа. Энэ сонголтыг одоо зүүн баруун сумаа дарж сонсч үзье. 1 hour. 5 seconds. 5 секунд, 10 seconds. 10 секунд, 30 seconds. за 10 секунд гэсэн одоо 30 секунд, 1 minute. 1 минут, 3 minutes. 3 минут, 5 minutes. 5 минут, 10 minutes. 10 минут, 15 minutes. 15 минут, 20 minutes. 20 минут, 30 minutes. 30 минут, 1 hour. 1 цаг. 5 seconds. За ингээд 5 секунд. За ийм тохиргоонууд байна. За би сая яагаад ийм олон цаг минут хэлүүлж вэ гэхээр энэ цаг минутнуудаас сонгож байгаад доошоо сумыг ахиад дарна. Time. За time гэж хэлж байна. За энэ дээр энэ сонголтыг хийчихэд зүүн баруун тишээ сумыг дарах юм бол саяын миний тохируулсан цаг минутаар бичлэгийг гүйлгэнэ. За энэ төхөөрөмжний бас нэг давуу талуудын нэг байгаа энэ сонирхолтой. Тэгэхээр юу гэхээр кассетийг бид нэр урагш нь хоош нь гүйлгдэг, CD-г ч гэсэн урагш нь хоош нь гүйлгдэг. Тэгэхдээ цаг минут тохируулж ерөөсөө гүйлгдэггүй шүү дээ. За CD бол яг өөрийнхөө гүүхээ угаарлал гүйдэг. Кассет бол бид нэр яг энэ ойролцоогоор боллоо гэсэн үедээ зогсоогоо сонсдог шүү дээ, тийм ээ. Тэгэхэд энэ дээр бол саяын бидний сонссон цагаар тохируулаад зүүн баруун тишээ сумаа дарахад номны бичлэг маань гүйнэ. Энэ юу гэсэн үг гэхээр би сая 5 секунд гэсэн тохиргоо дээр тавьсан байгаа. Одоо би номоо тоглуулад Дэлхий дахны түүх номын нэг. одоо би баруун тишээ сумаа дарахад метр авах хуулийн эрхийн зөрчил. ингээд 5 секундээр гүйж ин бичлэг маань. Ашиг болох зөв. Мэдээж баруун тишээд номны төгсгөл рүү хүмүүсийн хэрэгцээ зүүн тишээ номны эхэн рүү эрхийн 7-р заал дээр заал 5 секундээр гүйж байна. заасаар ашиг болох Жишээ нэг бүр Time interval. сонирхолтой 5 sec. 1 hour. нэг цаг гэдэг тохиргоон дээр тохируулаад одоо time гэдэг дээр доошоо сумаараа дараад очие. Time. Ингэж жагаад одоо царныг удирдах тогт. одоо шууд бичлэгийг нэг цагаар нь гүйлгэж байна. Time interval. Time. За ингээд time interval гэдэг бол энэ бол нэг тохиргоо. Time interval гэдгээрээ цаг минут секундээ сонгоод time гэдэг дээрээ зүүн баруун сумаараа сольж тэр сонгосон цаг минутаараа номныхоо бичлэгийг гүйлгэж сонсч болох нэ. За дараагийн тохиргоо Level 1. за ингээд level 1 гэдэг дээр ирлээ те. За дээшээ доошоо сумаараа бол
бүлэг хэсэг гарчих хуудас өгүүлбэр цаг минут секунд гэсэн юм тохиргоонуудыг хийгээд яг солихдоо зүүн баруун сумаараа сольж байгаа та бүхэн ойлгож авсан байхаа. За ингээд энэ дөрвөн сумаараа яаж дээсийн номон дээр ажиллахаа товчхон хэлж өглөө. Одоо энэ тоонуудыг дээсийн номоос сонсож явах явцдаа тоонуудыг ямар байдлаар ашиглах вэ? Энэ тоонууд дээр ямар командууд хийдэг вэ гэдгийг хэлж өг. Нүдийг тойрон хотууд үүссэн байна. Улмаар хүмүүс. За ингээд ном маань тоглуулж байна. Одоо Брод, Майнц, Франкфурт, Эрфурт гэдэг нэмс хэлний нэгийн тооноос. За ерөөсөө би дөрвийн тооноос эхлэмээр санагдчихлаа. За би дөрвийн тоон дээр даръя. Сууршин хотыг үүсгэж байлаа. Сурвалжтан язгууртнуудын хууль. За ойлгомжтой. Юу ном маань удаан уншигдаж эхэлж байна те. За би 6-гийн тослуур дээр дарлаа. Худалдаа гар урлагийн бүтээгдэхүүний татвар торгуул бусад төлбөрөөс өөрийн орлогоо бүрдүүлдэг байв. Хотын тэргүүн нь өөрийн нутаг дэвсгэрээр удирдлагын шүүгчийн үрд гүйцэтгэн. Европын хотууд хөдөө аж ахуйгаас гар урлаг татвар. За ингээд хурдлуулж байна. За 5-ын тоон дээр даръя. 5-ын тоо бол хэвийн хэмжээ буюу нормал. За ингээд 4 5 6 бол ойлгомжтой боллоо. За одоо ингээд тэгийн тоо тэг гэсэн тавцлуур дээр түрүүн бид нэр SD карт, флаш диск буюу гадаад сонирхоо, дотоод сонирхоогоо сольж исэн бол дээсийн ном сонсоход тэг маань бас өөр командыг үргэлжлүүлнэ. За ингээд тэг дээр нэг товших маягаар дараад авъя. Title Delphi Dakhani Tuk 1 Bodhi, current page 80, heading 37, elapsed time 3 hours, 2 minutes and 36 seconds, remaining time 6 hours, 54 minutes and 24 seconds. За тэгдээр дарахаар яг одоогийн ном яаж уншигдаж байгаад л ах мэдээллийг хэлж өгч байна. За үүнд сая юу гэсэн гэхээр title буюу номны нэр дэлхийн техник түүх 1-р бот гэсэн араас нь за би ахаад тийг даръя. Title Delphi Dakhani Tuk 1 Bodhi, current page 80, heading 37. За би cancel дараад төр зогсоолоо. Current page 80 буюу 80 дугаар хуудсан дээр би сонсож байгаа юм байна. Current page 80 гэж хэлсэн. Ахаад даръя. Title Delphi Dakhani Tuk 1 Bodhi, current page 80, heading 37. За heading 37 буюу би 37 дугаар гарчгийг уншиж байгаа юм байна. Ахаад тэгээд даръя. Title Delphi Dakhani Tuk 1 Bodhi, current page 80, heading 37, elapsed time 3 hours, 2 minutes and 37 seconds. За elapsed time буюу сонсож өнгөрүүлсэн цаг маань 3 цаг 2 минут 37 секунд гэж хэлж байна. Энэ ном сонсож тоглогдож эхлээд 3 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. Ахаад тэгээд даръя. Title Delphi Dakhani Tuk 1 Bodhi, current page 80, heading 37, elapsed time 3 hours, 2 minutes and 42 seconds, remaining time 6 hours, 54 minutes and 18 seconds. За ингээд remaining time буюу сонсоогүй үлдсэн цаг цаана 6 цаг 54 минут 34 минут секунд 18 секунд гэсэн. За ингээд тэгдээр дараад би хэдгээр хуудсан дээр ямар гарчхан дээр хэдэн цагийн сонсоод хэдэн цаг нь одоо сонсоогүй үлдсэн бэ гэдэг мэдээллийг сонсож байна. За энэ аягүй чухал. Тэгдээр сая би товших маягаар дарсан бол одоо 3 секундээс илүү хугацаагаар даръя. 1 2 Daisy Info Dialogue, total mark 0. За Daisy Info Dialogue гэсэн диалог гарч ирж байна. За энэ дээр саяын мэдээллийг маш ойлгомжтой байдлаар илүү хүлээн авч сонсох боломжтой тийг удаан дарснаар за одоо ингэснээр би сая тэгээ дараал дахин сонсоод исэн бол одоо энэ дээр би дээшээ доошоо сумаа ашиглаад зүүн баруун сумаа ашиглаад саяын мэдээллийг наривчилж сонсч болно. За одоо би доошоо сумыг даръя. Heading 37 of 119, total mark 0, heading 37 of 119. За сая бол тэгдээр зүгээр товших маягаар дарахад зүгээр 37 дугаар гарчиг гэж хэлжсэн бол тэгдээр удаан дарж би мэдээллийг
наривчлалтаар сонсох болсноор энд юу гэж хэлж байна гэхээр Total heading 37 of 119. heading 37 of 119 буюу 119 гарчгийн 37 дугаар гарчиг дээр байна гэж хэлж байна. Дөрөв бол 119 дугаар гарчиг гэж хэлэхгүй байсан тийм ээ. За дахиад доошоо сумаа дарыг. Page 80 of 263. За page 80 of 263 буюу 263 хуудастай номны 80 дугаар хуудсан дээр байна гэж хэлж байна. Total time 9 hours 57 minutes and 0 second. За энэ бол түрүүн зүгээр тгийг товч дарахад гараагүй байсан мэдээлэл. Энэ бол total time буюу энэ номны нийт үргэлжлэх тасралтгүй үргэлжлэх цаг нь 9 цаг 57 минут гэж хэлж байна. Total time, elapsed time 3 hours 2 minutes and 43 seconds. За ингээд elapsed time түрүүний би нөгөө 3 цаг орчим сонсож байна. Remaining time 6 hours 54 minutes and 17 seconds. За сонсоогүй үлдсэн цаг маань болохоор 6 цаг 54 минут 18 секунд гэж байна. За ингээд Total mark 0. total mark буюу номны тэмдэглэгээ 0 гэж хэлж байна. Ямар нэгэн тэмдэглэгээ энэ номд хийгдээгүй байна гэж хэлж байна. Heading to page 80 of 263. За ингээд номны тухай мэдээллийг тэн дээр 3 секунд орчим дарангууд илүү наривчлалтаар гарч иж байна. Хідэн гарчигтай хиддэх гарчгийн дээр байгаа. Хідэн хуудастай номны хиддэх хуудсан дээр байгаа. Энэ номыг сонсоход нийт үргэлжлэх цаг нь хэдийн нийт үргэлжлэх цагаасаа би хэдэн цагийн сонссон, хэдэн цагийн сонсоогүй үлдсэн бэ гэдгийг бас давхар сонсож байна. Тэгээ би түрүүн хэлсэн байгаа зүүн баруун сумыг бас ашиглаж болно гэж хэлжсэн. Тэгээд одоо би зүүн баруун сумаа дарахаар юу гэж хэлэх нь сонсч үзье. P A G E space 8 0 space O F space. За F space 2 6 3. За энэ бол сонирхолтой. Сая page 80 of 263 гэдгийг би spell гэж хэлүүлж байна. Spell гэдэг маань үсэг үсгээр нь тоо тоогоор нь зүүн баруун сумаа хэрвээ ойлгохгүй байгаа бол зүүн баруун сумаа дарж ингэж сонсч болох нь байна бас. 6 2 space F O space 0 зүүн жишээ сумаа дараад 8 space E G A P. page гэдэг үгийг маань шууд үсэг үсгээр нь хэлж өгч байна тийм ээ. A За G E. энэ мэдээллийг бас хэрвээ ойлгохдохгүй байвал зүүн баруун сумаараа дарж агаад ямар үсгээр бичигдсэн байгааг нь сонсож агаад энэ мэдээлэлээ бас сонсож авах нэ. За энэ бол бас сонирхолтой юм байна. За ингээд энэ мэдээллээс Daisy Info гэдэг диалогоос гарахтаа 7-гийн доод cancel товчлуурыг даръя. Close. За ингээд close гэд. За би номоо pause хийсэн байгаа номоо үргэлжлүүлээд тоглуулъя. Хүн ам ихэд хорддог байв. Жишээлбэл гар ухал гэж нэрлэгдсэн тахал өвчин гар. Ингээд pause чи эргүүлээд ном маань тоглогдож байна. За сая би close гэж хэлсэн. Саяны dialog хааглаа гэсэн үг шүү дээ. Close гэдэг маань хаах гэсэн үг. За ингээд одоогийн байдлаар би 4 5 6 тгийг яаж ашиглах вэ гэдгийг тайлбарсан байгаа. Дээсийн номон дээр одоо 7 8 2-ыг тайлбарлая. За 7-гийн товчлуур дээр дарж үзье. Тэгэхээр төхөөрөмж юу гэж хэлэх нь та бүхэн анхааралтай сонсоорой. Current page 80, total page 263. Enter the page number to move to edit box. За enter to number page number move to edit box гэж хэлж байна л та. За энэ бол ингэж хэлсэн. Яг эхнээсээ бол current page 80 total page 263 тэгээд дараа нь англиар хуудасныхаа тоог оруулна гэж хэлсэн. За энийг ухраагаад дараа нь сонсож үзнэ үз. Бичлэгээ ухраагаад сонсож үзээрэй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 7-гийн тоон дээр дарахаар одоо уншигдж байгаа хуудасны тоог хэлж байна. Current page 80 буюу одоо уншигдж байгаа хуудас нь 80. Дараа нь total page 263 буюу нийт хуудас нь 263 хуудастай. 3 дахь мэдээлэл нь болохоор энэ шилжих хуудасныхаа дугаарыг оруулна гэж хэлсэн л дээ англиар. За ингээд би
хэрэгтэй хуудсан дээрээ тоо оруулж шилжих болцсон байна. За ингээд би 262 буюу одоо сүүлээсээ 2 дахь хуудсан дээр энэ номон дээр юу байгааг сонсомоор санагдчихлаа. За 2 2, 6 2. 2, За энэ 263 хуудастай номны би 262 дахь хуудсан дээр очие гэсэн командыг хийж авч байна. Одоо ингээд окейго дарна. 18 дугаар зууны эхэнд хийсэн өөрчлөлтүүд нь Орос орны За нийгэм эдийн засгийн 7-гийн тооны чухал команд бол их бүтэц сонирхолтой байгаа Улс тийм орны ээ. олон 7-гийн тоон дээр дараад 3 төрлийн мэдээлэл хэлж байгаа. Эхлээд одоо уншигдж байгаа хуудасаа сонсно, дараа нь нийт хуудасаа сонсно, 3 дахьт нь аль хуудсан дээр очих вэ? Хуудасныхаа тоог оруулаад товчлуураа окейго дарна уу гэж хэлж байгаа юм тийм ээ ерөнхийдөө. За ахад би 7-гийн тоог дараа одоо юу гэж хэлэх нь сонсъё. current page 262, total page 263. Enter the page number to move to edit box. За ингээд би бол current page маань одоо уншиж байгаа хуудас маань 262 болцсон гэж хэлж байна. Total page мэдээж 263. Одоо ингээд би одоо 2 дахь хуудсан дээр очие гэвэл 2-ын тоо дараад окей дарна. Тэнгуут би энэ номныхоо 2 дахь хуудсан дээр очино. Эдгээр эртний хүмүүс хөдөлмөрийн бага зэвсэг хийж За 2 дахь хуудас ингэж хэлж байгаа юм байна. Ан хийж сууцаа. За ингээд 7-гийн тоо бол ерөөсөө энэ номны 263 хуудастай энэ номны аль ч хуудсан дээр очиж болно. Очихдоо тоо оруулж очдөг юм а гэдэг үйлдэлийг хийж байгааг би та бүхэнд сая хийж үзүүллээ. За 8-ын тоо. За энэ 7-гийн тоо бол мэдээж чухал гэсэн үг. Ямар тохиолдолд ер нь 7-гийн тоо хэрэглэхээ гэхээр магадгүй миний нэг найз энэ дэлхийн техникийн түүх 1-р бодийн 250 дугаар хуудсан дээр гоё хэсэг байлээ. Тэрийг нэг сонсоод үзээрэй. Тэр бол их түүхийн их сонирхолтой юм бичигдсэн байлээ гэж хэлэнгуут би 7-гийн тоог дараад Current page 2, total page 263. Enter the page number to move to edit box. 150 гэж оруулаад 5, 0. окей дарангуут би 150 дугаар хуудсан дээр очих юм шүү дээ тийм ээ. Гаруун жидүүн ная борч мухлай оточхон өөлөн өгөөдөө тулуй За ингээд 150 дугаар хуудсан дээр ингээд хүрээд ирж байгаа юм л та. Энэ бол энэ Daisy номны маань бас хамгийн давуу талуудын нэг байгаа. Хуудасаар нь шилжиж болдог гэдгийг би сая хийж үзүүллээ. За ингээд 7-гийн тоо бол ойлгомжтой болсон байх. Одоо 8-ын тоо. 80 өдөр тутмын За одоо ингээд 8-ын тоон дээр баруун түмэн даръя. алтай орчмын За энэ 150 дугаар хуудсан дээр магадгүй нуус товчооны тухай Чингисийн хэмээх хянганы үеийн нагур тухай. хотгийг эзлэн оршиж Монголын бүхэлдэн байна. За ингээд 8-ын тоон дээр даръя. Current heading 70, total heading 119. Enter the heading number to move to edit box. За энэ хуудас шилждэгтэй ер нь бол адилхан 8 тав дарснаар гарчгаа бас сольж болох нэ. Гарчгаа солихдоо гарчигныхаа тоог оруулаад мөн адил окей төвчлөөрөд дарна. За сая би бол current heading буюу current heading 70 гэсэн би 70 дугаар гарчган дээр байгаа юм байна. Энэ ном маань 119 гарчигтай. За би хамгийн сүүлийн 18 дугаар гарчиг ямар гарчиг байгааг сонирхож үзье. 1, 18. 8. За ингээд окей төвчлөөрөд даръя. Тав Оросын хэмжээгүй ирэхэд хаант засаг товч агуулга За ийм Оросын тухай юу байгаа юм л да энэ сэдв нь. За ингээд энэ 8-ын тав бол ерөөсөө 782 бол ажиллагаа нь бол адилхан. Юугаараа өргөхөөр нэг нь хуудас шилжиж байна, нэг нь гарчиг шилжиж байна гэдгээрээ ялгаатай юм аа. За ингээд 782 ойлгомжтой болсон баха. За ингээд би энэ товчлууруудын командыг хийлж өгөхдөө 1 2 3 9-ыг орхиод бусдын заасан байгаа. Эхлээд за одоо ингээд энэ 1 2 3 9 гэсэн товчлууруудыг Daisy номоос сонсохдоо яаж ашигладаг вэ гэдгийг хэлж өгье. Нэг үеийн Оросын нийгэм За ингээд дэлхийн техникийн түүх 1-р бот маань уншигдж байна. шинжилэл За 9-ийн тооноос эхэлнэ. За энэ номын Daisy номын маань гол давуу тал нь номны тэмдэглэгийг хийж болдог гэж би түрүүн цогц дурдсан байгаа. Одоо ингээд 9-ийн тоог дарж үзье. Switch to voice memo setting.
Switch to highlight mark setting. Switch to mark setting. За, ийм 3 сонголт солигдож байна. За, switch to mark settings, Switch to voice memo setting. switch to voice memo settings, Switch to highlight mark setting. switch to highlight mark settings гэж хэлж байна. За, ахаад дараа. Switch to mark setting. За, switch to mark settings гэдгээс эхлэе. За, энэ юу гэсэн үг гэхээр 9-ийн тоогоороо би номон дээр ямар байдлаар тэмдэглэгээ хийх вэ гэдэг 3 янзаар тохируулж өгдөг юм аа. За, энэ хамгийн ихний mark setting гэдэг дээр би тохируулчлаа. Одоо ингээд номныхоо тэмдэглэгийг хийж эхлэе. Номон дээр тэмдэглэгээ хийж эхлэе. За, би шууд 50 дугаар хуудсан дээр тэмдэглэгээ хий. Тэхийн тулд 7-гийн тоогоо дараад Current page 250. 50 гэж оруулаад окей. Ром, Британи, Итали, Шотланд. За, энэ 50 дугаар хуудсан дээр би тэмдэглэгээ хийе. Поморч Европт, Герман, Энэ хуудас надад хэрэгтэй гэж үзээд. За, тэгэх юм бол би нэгийн тоон дээр даръя. Enter the marked number to insert. 1. Edit box. За, энэ төр mark number insert 1 гэж хэлж байна л да. За, 1 гэдэг нь бол төхөөрөмжөөс автоматар 1 гэж тэмдэглэгээ оруулж байна. За, номонд тэмдэглэгээ хийхдээ 1-ээс 1000 хүртэлх тоогоор номонд тэмдэглэгээ хийж болно. Ер нь бол энгийн хэмжүүлэлт номд бид нэр ингэдэг шүү дээ. Номоо зогссон газараа хавчурах, номны хавчурах гэдэг. Тэрнтэй адилхан би 50 дугаар хуудсан дээр тэмдэглэгээ буюу хавчурах хийж байна. За, ингээд автоматар төхөөрөмж 1 гэж оруулна. Эсвэл би энэ дээр одоо мартахгүй тоогоо бас оруулж хийх боломжтой. Гэхдээ би тоо оруулахгүйгээр шууд окей дадлаа. Яг гэвэл төхөөрөмж автоматар 1 гэж тэмдэглэсэн байгаа учраас нэгээр нь явъя. За, окей. Mark has been inserted. Mark has been inserted буюу тэмдэглэгээ амжилттай орлоо гэж байна. За, дараагийн тэмдэглэгээ би 99 дугаар хуудсан дээр хийн. Current page 99. Окей. Zoom roaming За, ингээд бас roaming тухай харж байна. Гэтэл юм байна. 50 дугаар хуудсан дээр roam гэж хэлжсэн 99 дугаар хуудсан дээр бас тэгж хэлж байна. өөрийг За, одоо ингээд аваачсан гэдэг. ахаад нэгийн тоогоо даръя. Enter the marked number to insert. 2. Edit box. 2 буюу автоматар төхөөрөмж маань 2 гэсэн тэмдэглэгийг оруулж өгч байна. За, би бас магадгүй мартахгүй гэсэн тоогоо бас оруулах боломжтой. Гэхдээ би тоо оруулахгүй гэж байгаа. Энд дэр магадгүй 55 ч гэдэг юм уу 44 ч гэдэг юм уу ингээд дурын тоо оруулж тэмдэглэгээ хийж болно. Тэгтээ би төхөөрөмжийн 2 гэсэн тэмдэглэгээр явлаа. Ер нь бол нэгийн тоогоор тэмдэглэгээ оруулдаг юм аа гэдгийг би ингээд хэлж өгч байна. Окейгоо даръя. Mark has been inserted. За, амжилттай 2 дахь тэмдэглэгээ би хийлээ. Одоо би ахаад Current page 99. Total page 261. 150 хуудсан дээр 3 дахь тэмдэглэгээ хий. 150. Окей. Фараон Жедон Ная Бож оточхон ахаад нэгийг тоо даръя. Enter the marked number to insert. 3. Edit box. Free гэж юм. Тийм ээ 3 дахь тэмдэглэгээ окей. Шууд оруулъя. Mark has been inserted. За, ингээд хасар алчтай. за, номоо түр паузлээ. За, нэгийн тоогоор ерөөсөө тэмдэглэгээ оруулна. Тоог 1-ээс 1000 дотор оруулна. Тоог давхардуулж болохгүй. Дурын тоог оруулж болно. Эсвэл төхөөрөмж автоматар 1 2 3 гэдэг 1000 хүртэл дугаарлаж өгнө. За, би энэ тохиолдолд өөрийнхөө яг энэ тохиолдолд бол дуртай тоог бол оруулаагүй. Төхөөрөмжийн оруулснаар 1 2 3 гэсэн тэмдэглэгээ орсон байгаа. За, ингээд нэгийн тоогоор тэмдэглэгээ оруулдаг гэж ойлгож болно. Одоо 2-ын тоо. 2 дээр би дарлаа. Enter the marked number to move to edit box. За, 2-ын тоон дээр дарахаар enter to mark number to edit move to гэж байгаа. Move to гэдэг маань тэмдэглэхэн дээр шилжих гэсэн үг. За, ингээд би 1 2 3 гэсэн тэмдэглэгээ хийсэн байгаа. 1-р тэмдэглэгээ 150 дугаар хуудсан дээр, 2-р тэмдэглэгээ 99 дугаар хуудсан дээр, 3-р тэмдэглэгээ 150 дугаар хуудсан дээр байгаа тийм ээ. За, ингээд би эндээс 50 дугаар хуудасны тэмдэглэгээ буюу 1-р тэмдэглэгээнд орчих. Тэгэх юм бол би 50 гэж оруулахгүй. Энэ хуудасны дугаар биш. Би нэгийн тоо оруулна. 1 гэсэн тэмдэглэгээ хийсэн учраас 1. 1. За, ингээд окей товчлуурыг даръя.
Брит саксууд харин Ютландын хойгт англи ютууд За би тэгээ дараа 50 дугаар хуудсан дээр ирсэн үгүй юу шалгаж үзсэн. Title Dalki Dakhani Tukwan Bodhi, current page 50, heading 20. Current page 50 буюу 50 дугаар хуудсан дээр ирсэн байна. За ингээд нэгийн тоогоор тэмдэглэгийг оруулна, хоёрын тоогоор тэмдэглээн дээр шилжинэ. За би энэ 50 дугаар хуудсан дээрээс 99 дугаар хуудсны 2 дугаар тэмдэглээн дээр шилжээ. Ингийн тулд хоёрын тоогоо ахиад даръя. Enter the marked number to move to edit box. Хоёрын тоогоор тэмдэглэгээр өгөө шилжинэ гэдэг байгаа шүү дээ. Хоёрын тоон дээр дарсан байгаа. Одоо би за 99 дугаар хуудсны тэмдэглэгээ 2 гэсэн тоотой болохоор би хоёрын тоо дахиад даръя да. 2 2. За ингээд окей. Гоё ганхан торгон ихмэл хийдэг За тэгээ дараа хуудасаа сонсоод үзье. Title Dalki Dakhani Tukwan Bodhi, current page 99, heading 46. За current page 99 буюу current page 99 гэж хэлж байна. Ингээд би 2 дугаар тэмдэглэгээр дээр амжилттай ирсэн байна. За нэгэн тоогоор ахиад нэг тэмдэглэгээ хийчихэл да. За би 200 Enter the marked number to insert. 2 3 0 биш 0 3 2. Cancel. За ингээд буруу тэмдэглэгээ буруу тоод арах юм бол cancel дараад энэ үйлдэл cancel буюу хүчингүй идэвхгүй болгож болно. За ахаад би нэгээ даръя. Enter the marked number to insert. Cancel. Би эхлээд Дэлхий дахны түүх 230 дугаар хуудсан дээр очие. Loading. Roaming эзэн тул Current page 99. Total page 2 3 0. 230 гэж оруулаад окей даръя. 16 дугаар 100. За ингээ 230 дугаар хуудсан дээр ирсэн ба тэгээд дараа сонсоод үзье. Title Dalki Dakhani Tukwan Bodhi, current page 230, heading 100. Би 230 дугаар хуудсан дээр тэмдэглэгээ хийсэн. Одоо нэгийн тоогоо дараа тэмдэглэгээ оруулъя. Enter the marked number to insert. 4. Edit box. За 4 буюу 4 дахь тэмдэглэгээ автоматар орж ийн. Окей. Mark has been inserted. Агуулгад сэргэн мандалтын үеийн За миний бодлоор бол дуртай тоо гэж оруулж байхад төхөөрөмжийнх нь автоматар өгж байгаа дараалсан тоо байвал илүү ойлгомжтой юм болов уу гэж надад бол миний хувьд бол тэгж бодогдсон. За одоо эндээсээ би хэдгээр хуудсан дээр байгаагаа одоо нэг үзье. Title Dalki Dakhani Tukwan Bodhi, current page 230. Би 230 дээр байгаа манай. Одоо Current ингээд page 230. Total page 220. За ингээд 7-гийн тоогоо дараад 20 гэж оруулаад окей дараад 20 дугаар хуудсан дээр очиё. Семирамидын алдарт цэцэрлэг байсан юм. Вавилончууд тоо За ингээд 20 дугаар хуудсыг уншиж чинь би 4 дугаар тэмдэглээн дээр очиж гэвэл яах вэ? Мэдээж 2-ын тоогоо дарна. Enter the marked number to move to edit box. За ингээд 2 гэсэн 2-ын тоогоо дараад дарангууд төхөөрөмж тэмдэглээнийхээ тоог шилжих тэмдэглээнийхээ тоог оруулна гэсэн би энэ дээр 4 буюу 4. 230 дугаар хуудсан дээр очие гэсэн 230 дугаар хуудсан дээр би 4 дугаар тэмдэглээ хийсэн болохоор 4 гэсэн тоо орууллаа. Одоо ингээд окейгоо даръя. Товч агуулгад сэргэн мандалтын За ингээд 230 дугаар хуудсан дээр ижин Title Dalki Dakhani Tukwan Bodhi, current page 230, heading 100. За ирсэн байна. За ингээд төр паузлаад намаа төр паузлаад нэгийн тоогоороо тэмдэглэгээ шилжин, хоёрын тоогоороо нэгийн тоогоороо тэмдэглэгээ оруулна, хоёрын тоогоороо тэмдэглэгээ шилжин, гурван тоо яах вэ гэхээр гурван тоо тэмдэглэгээ устгана. За одоо би 2 дугаар тэмдэглэгийг устгахыг гэж үзье. 99 дугаар хуудсан дээр би 2 дугаар тэмдэглэгийг хийсэн байгаа тийм ээ. За номоо тоолуулж агаад anthropocentrist ингээ 3 тоо даръя. Enter the marked number to delete edit box. За enter the mark number to delete edit box гэж хэлж байна. За энэ дээр би 2 гэж оруулъя. 2. За би мэдээж 2 дугаар тэмдэглэгийг устгая гэж бодсон байгаа. Тэгээд 2-ын тоог оруулаад окей даръя. Ингэнгүүт 2 дугаар тэмдэглэгээ устгагдана. Mark 2 has been deleted. Mark 2 has been deleted буюу 2 дугаар тэмдэглэгээ устгадлаа гэж хэлж байна. За одоо би мэдээж 2-ын тоог дараад Enter the marked number to move to edit box. за шалгаад үзье 2 гэж оруулаад 2. окей даръя. This mark does not exist. За this mark does not exist буюу ийм марк байхгүй байна гэж хэлж байна. За ингээд 2 дугаар тэмдэглэгээ устгагджээ бүрэн.
Андолин, Эн Коперник, Тихо Браг, Жордана Бруно, За ингээд Брунеллиски, ном манд тоглож байна. Браменти, За 3-5 дараад тэмдэглэгийг устгах нь гэдэг ойлгосон баг. За 3-5 удаан дарах юм бол бүх тэмдэглэгээ устгагдана. За ингээд 3-5 удаан даръя. Do you want to delete all marks? Yes. За do you want to delete all marks гэж төхөөрөмж асууж байна. Энэ бүх маркийг устгах уу гэж асууж байна. За устгах бол шууд окей буюу yes гэсэн сонголт сонгогдсон байна автоматар. Окей дарах юм бол бүх марк устгагдана. Үгүй бүх марка устгахгүй гэвэл cancel дарна. Эсвэл баруун тишээс дараад no гэсэн сонголтыг хийгээд окей дарна. Cancel. За ингээд саяны үйлдэл cancelдлаа хүчингү боллоо. За ер нь бол би одоо энэ хийсэн тэмдэглэгийг устгах чи гэж бодож байна бүгдийг. Do you want to delete all marks? Yes. За yes гэдэг дээр байна. Одоо би шууд окей дарангууд устгахна. All marks have been deleted. За төхөөрөмж all mark has been deleted буюу бүх марк устгаглаа гэж хэлж байна. За ингээд 1 2 3 бол ойлгомжтой болсон баг. Ерөөсөө гуруулаа 1-ийн тоо тэмдэглэгээ оруулна, 2-ын тоо тэмдэглэгээ шилжин, 3-ын тоо тэмдэглэгээ устгана. За 9-ийн тоон дээр ахаад эргээд ирээ. Switch to voice memo setting. За switch to voice memo settings буюу дуу хоолоогоор өөрийн дуу хоолоогоор тэмдэглэх гэсэн тохиргоо. За саяын mark setting гэдэг дээр бол ерөөсөө зөвхөн тоогоор зөвхөн номны хавчуурах хийж байгаа юм шиг номын тэмдэглэгээ хийж байгаа. Одоо бол ном нь өөрийнхөө дуу хоолоогоор бичлэг хийж би тэмдэглэгээ оруулж үзүүлье. За би 9-ийн тоогоор switch to voice memo settings гэдэг тэмдэглэгээний нэг тохиргоог сонгосон байгаа. Энд 3 янзаар тэмдэглэгээ хийж болдог гэж би түрүүн хэлсэн тийм ээ. Эхэнд дахиад сонсгоо. Switch to mark setting. Switch to voice memo setting. За switch to voice memo settings буюу би одоо 2 дахь тэмдэглэгээ хийж үзүүлэх гэж байна. За ингээд номоо тоглуулж бай. Рафаэл Санти. За шууд би 2 дахь page 2. Эдгээр эртний хүмүүс хөдөлмөрийн баг зүйлсийг хийж сууж. Би 2 дугаар хуудсан дээр явж байгаа. Одоо 2 дугаар хуудсан дээр эхний дуу хоолоогоор тэмдэглэх тэмдэглэгээ хийе. Start voice memo recording. За нэгдүгээр тэмдэглэгээ. Stop recording. Enter the voice memo number to insert. 1 edit box. За ингээ окей товчлуураа дараа. Бас л мөн адил 1-ээс 1000-ын дотор тоо оруулж тэмдэглэнэ. Тоог давхардуулахгүй. Дурын тоог оруулж болох хэдий ч төхөөрөмж автоматар 1 гэж оруулсан байгаа болохоор би 1 гэж тэмдэглэгийг хүлээж авлаа. Ингээ окей. Voice memo has been inserted. За одоо ингээ номоо тоглуулъя. Хоол хүнсээ цуглуулж. За би 2-ын тоогоо дараад enter the marked number to move to edit box. За ингээд 1-ийн тоогоо даръя. 2-ын тоогоор тэмдэглэгээнд дээр шилждэг шүү дээ, тийм ээ. 1. За нэгдүгээр тэмдэглэгээ. Хоол хүнсээ цуглуулж. За ингээд бичсэн байна. Ер нь бол нэгээрээ тэмдэглэгээ оруулах, 2-ороо шилжих, 3-аараа устгах гэдэг маань яг энэ 3 янзын тэмдэглэгээн дээр яг адилхан хэрэглэгдэнэ. Юугаараа ялгаатай вэ гэхээр тэмдэглэж байгаагаараа л ялгаатай. За ингээд саях бол ерөөсөө ингэсэн би бичлэг хийгээд 1 гэсэн тэмдэглэгийг 2 дугаар хуудсан дээр хийсэн. Өөрийнхөө дуу хоолоогоор 2-ороо мэдээж шилжин, 3-аараа мэдээж ингэ хийсэн тэмдэглэгээ устгах нь энэ бол ойлгомжтой. За би дараагийн тэмдэглэгийг 3 янзын тэмдэглэгээний 3 дахь тэмдэглэгийг нь одоо хэлж өгье. Switch to highlight mark setting. За мэдээж 3 дахь тэмдэглэгээ солихдоо 9-ийн тооноор дарж байна. За ингээд 3 дахь тэмдэглэгээ ахаад арай өөрөөр номон дээр тэмдэглэх юм. За энэ бол болохоор тодорхой хэсгийг идэвхжүүлж, тодорхой хэсгийг давтаж сонсох. Нэг ясандаа номоор ярих юм бол кананд чинь гэсэн үг л дээ, копид чинь гэсэн үг. Тийм сонирхолтой тэмдэглэгээ байгаа. За эхнийх бол ерөөсөө зөвхөн юм номны хавчуурах хийжсэн бол хоёр дахь нь өөрийнхөө дуу хоолойгоор тэмдэглэжсэн. Одоо гурав дахь нь
тодорхой хэсгийг идэвхжүүлэх нэ. За тэгэхээр би номоо тоолуулъя. Дэж гал гаргаж өөр хоорондоо харилцах болжээ. Орчин үеийн хүн буюу оюун ухаанд хүнийг Homo sapiens анхны хэлбэрүүд бий болоход олон сая жил шаардагдсан байна. Start highlight mark. Тэд ойролцоогоор 100,000 жилийн тэртээ өмнөд Африкт амьдарч бага зэвсэг хийх болон ан хийхдээ маш чадварлаг байжээ. End highlight mark. Enter the highlight mark number to insert. 2. Edit box. За энэ бол айгүй сонирхолтой. Яг хэрэгтэй хэсгээ ингээд номоо тоглуулагдж байна. Номоо тоглуулах хэвээр ер нь бол номоо тоглуулж байгаад яг хэрэгтэй хэсгээ тэмдэглэх хэсэг дөхөөд ирэнгуут нь нэгийн тоогоод авна. Тэгэнгუთ start highlight mark гэж хэлж байгаа. Тэр нь тэмдэглэж эхэлж байна гэсэн үг. Тэгээд хэрэгтэй хэсгээ тоглуулаад дууссаны дараа за энэ хүртэл надад хэрэгтэй гэж үзсэн үедээ окёго дарангуут end highlight mark гэж төхөөрөмжилж байгаа. Буюу тэмдэглэж дууслаа гэж байна. Тэрний араас ахаад одоо нөгөө тэмдэглээнийхээ дугаар оруулна уу гэдэг шүү дээ, тэрийг хэлж байна. Мэдээж төхөөрөмж сая тэмдэглэгээ 2 гэж оруулсан баха. Би сая сонсож анзаарсангүй. За ингээд окей шууд тарчи. Highlight mark has been inserted. 35,000 жилийн тэртээ оюун ухаанд хүн нь одоо би 2-ын тоогоо дараад Enter the marked number to move to edit box. за ингээд тэмдэглээн дээрээ шилжиж 2-ын тоо 2 гэсэн тэмдэглэгээ орсон байх гэж бодож байна. 2. Тэд ойролцоогоор 100,000 жилийн тэртээ өмнөд Африкт амьдарч бага зэвсэг хийх болон ан хийхдээ маш чадварлаг байжээ. Яг энэ сайн тэмдэглэсэн хэсгийг тоглуулж байна. Ахаад би Enter the marked number 2. Тэд ойролцоогоор 100,000 жилийн тэртээ өмнөд Африкт амьдарч бага зэвсэг хийх болон ан хийхдээ маш чадварлаг байжээ. Яг энэ тэмдэглэгээ ингэж хийж байгаа нэг хамгийн сонирхолтой тэмдэглэгээний нэг л дээ. За ингээд энэ Daisy ном дээр ийм 3 янзын тэмдэглэгээ хийж болж байна. За энэ 3 дахь тэмдэглэгээг бол ялангуяа англи хэл сурж байгаа, гадаад хэл сурж байгаа эсвэл янз бүрийн юм одоо цээжлэх хэрэгтэй бол энэ тэмдэглэгээр дахин сонсож цээжлэх юм бол айгүй хэрэгтэй гэж би бодсон. За ахаад нэг сонсоод үзье 2-ын тоон дээрээ. Enter the marked number to move to 2-ын тоон дээр edit дарж box. байгаа маань нөгөө тэмдэглэгээ маань шилжиж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо 2 гэсэн тэмдэглэгээ учраас 2-ын тоогоо дараад окей. 2. Тэд ойролцоогоор 100,000 жилийн тэртээ өмнөд Африкт амьдарч бага зэвсэг хийх болон ан хийхдээ маш чадварлаг байжээ. За энэ бол ерөөсөө Канадад жин л гэсэн үг. Яг энэ өгүүлбэрийг Канадаар л ахин дахин сонсч юм гэсэн үг. За эхний тэмдэглэгээ бол зүгээр л хавчуурга, зүгээр л тэнд зогсолт хийгдчихсэн бол 2 дахь тэмдэглэгээ өөрийнхөө дуу хоолойгоор тэмдэглэсэн, 3 дахь нь тухайн номныхаа өгүүлбэр, текст, хуудсыг ингэж идэвхжүүлж ахин дахин яг тэр идэвхжүүлсэн тэмдэглэсэн хэсгээ дахин сонсох боломжтой ийм 3 янзын тэмдэглэгийг Daisy номон дээр хийж болж байна. За ингээд Daisy номыг энэ BookSense гэдэг төхөөрөмжтэй Daisy номоо яаж сонсох, Daisy номон дээр командуудыг энэ төхөөрөмжөөр яаж оруулах тухай ерөнхийд нь би та бүхэнд зааж өглөө. Одоо ингээд Daisy гэсэн горныг би бол бүрэн заасан гэж бодож байна. Time interval. Time. Ном маань тоглуулагдж байна. Номноосоо гарахын тулд 7-гийн доод буюу cancel товчлогыг дараад номоо хаяа. Дэлхийн дахны түүх 1-р бот. За 1 of ингээд 12. дэлхийн дахны түүх 1-р бот 1 of 12 буюу нөгөө 12 номон дээр эргээд ирж байна. За ингээд доошоо дэшээ сумаараа дараагийн номоо сонгоод их зохиол Жандар 5 Япон массажийн гарын авлага. за ингээд номоо сонгоод окей дараад Loading. номоо тоглуулна. Япон массажийн гарын авлага. За level 1 гэдэг бүлгээс сална тийм ээ. 1-р бүлэг Япон массаж 1 амма 2 За баруун тишээ массаж. салж байна. За level 2 дээр хэсгээ сална. Level 2. 3 ши ацо 4 амма ши За ацо. Page. пэйж гэдэг дээр хуудасаа сална тийм ээ. Phrase. Phrase гэдэг дээр үйлдвэрээ сална. Paragraph. Параграф гэдэг нь сэдв агуулгаар нь Heading. heading гэдэг нь гарчиг гарчгаар нь
Beginning or end of book. За номны ихэнд төгсгөл Time interval, time 5 seconds. time interval гэдэг дээр минут, секунд, цагаа сонгоод Time. time гэдэг дээр зүүн баруун сумаараас сольж бичлэгийг гүйцэтгэдэг байгаа. Level 1. Ингээд level 1 дээр болж байгаа. За нэгийн тоогоор тэмдэглэгийг оруулна. Хоёрын тоогоор тэмдэглэгээ шилжин. Гурван тоогоор тэмдэглэгээ босгох нь гурван тоогоор 3 секунд орчим даруул бүх тэмдэглэгээ босгох нь нэг дарахад тэмдэглэгээ босгох тэмдэглээний тоог оруулна гэж хэлдэг байгаа. За 4 тон дээр удаашруулна. 5-ын тон дээр хэвийн хэмжээнд ном маань уншигдана. 6-гийн тон дээр хурдлна. 7-гийн тоогоор хуудасаа шилжүүлнэ. 8-ын тоогоор гарчгаа шилжүүлнэ. 9-ийн тоогоор тэмдэглэгээнийхээ горимыг солих буюу 3 янзын тэмдэглэгээг энэ 9 тоогоор сольж тохируулна. За ингээд 7-гийн дооны доод cancel товчлуур маань байна. Номноосоо гарах тэ альва командыг хүчингүй идэхгүй болгох. Түүний хажууд тэгээд дохой товчлуур байна. За ингээд DC горимыг үгээр үзэж дууслаа. Одоо нөгөө зүүн талын хамгийн дээдлийн товчлуураараа горимоос олъё. Document reader, radio. Хамчин барилгачин дуу гэдгээр хамтдаа хүлээн авч сонслоо. За тэгэхээр та бүхэн маань дуртай дуугаа сонсхийг хүсвэл хайртай татны. За ингээд FM гэж яваалаа. радио сонсч болж байгаа энэ төхөөрөмж дээр энэ төхөөрөмжөөрөө FM радиог сонсохдоо FM-ээ сануулах би ганц хоёр командуудыг хэлж өгье. За FM-ээ тохируулахдаа зүүн баруун сумаараа тохируулна. 98.7 mega 98.9 99.0 За ингээд долгионы хойрыг шууд хийж байгаа. 99.99. Баруун тишээ дахиад долгионы хойр өгсөн. Зүүн тишээ дахиад долгионы хойр. 100.9 megahertz. За ингээд энэ FM-ийг харууллаа. За ингээд FM-ээр сануулгахдаа 1 2 3 4 5 6 гэсэн товчлууруудыг ашиглана. За шууд 2-ын тон дээр удаан даръя. Preset 2 is already used. За 3-ын тон даръя. Preset 3 is already used. 4-ын тон Preset 4 даръя. has been added. За preset has been added буюу Mute. 4-ийн тон дээр энэ FM санагдлаа гэж хэлж байна. Хэрвээ санцсан FM дээр 4-ийн тон дээр би одоо ингээ FM-ийг сануулсан байлаа гэж бодоход ахаад нэг өөр FM-ийг тохируулчаад 4-ийн тон дээр даах юм бол Unmute. Preset 2 is already used. Mute. Preset 4 is already used. preset for already used буюу энэ 4-ийн тон дээр аль хэдийн FM-ийг сануулсан байна гэж хэлж байна. За тэгэхээр нэг тон дээр давхар FM санана гэж байхгүй, нэг тон дээр нэг л FM-ийг сануулж сонсч болно гэсэн үг тийм ээ. Тэгээд 1-ээс 6 хүртэл тон дээр FM-ийг сануулна. Ер нь бол 6 FM санах боломжтой. Unmute. Preset 1, 98.5 megahertz. За энэ бол best FM 1.5 байна. За би 8-ын тон дээр дарж үзье. Enter the preset number to delete. Edit box. За Cancel. Mute. За хараад байгаа төр нөгөө унтраач асаадаг дээрээ дараад төр дууг нь хааж байгаад би 8-ын тон дээр гарыг. Enter the preset number to delete. Edit box. За энэ delete 8-ын тон дээр дарахаар delete гэж гарч ирж байна. Энэ дээр болохоор сануулсан FM-ийн устгахыг гэвэл энэ 8-ын тон дээр дараад нөгөө 1-ээс 6 хүртэл сануулсан FM-ийнхаа тоог оруулах нь ш. 4 дээр сануулсан бол 4 гэж оруулаад окей дарангууд 4 дээр сануулсан FM устгах гинэ. 6 дээр дараад окей дарах юм бол 6 дээр сануулсан FM устгах нь. Энэ бол долгионыхоо хуваараар FM-ийг санахгүй 1-ээс 6-гийн тон дээр FM-ийг сануулах нь шүү. Тэрийг анхаараарай. За ингээд би 4-ийг устгая. 4-ийн тоо. Окей. Preset 4 has been deleted. За has been deleted буюу 4-ийн тон дээр ирсэн FM-ийг устгалаа. За ингээд оронд нь зүүн баруун сумаараа FM-ийг тохируулж байгаад
дөрвийн том дээр ахаад өөр FM-ийг сануулж болно тийм ээ. За ингээд FM-ийг тоглуулъя. Frequency scanning. Output radio using internal speakers. Enable. Output radio using internal speakers. Disable. За 9-ийн том дээр болохоор хэрвээ энэ төхөөрөмжийг онцлох нь юу гэхээр чихвд залгахгүй эсвэл чанга яригч залгахгүй бол FM нь бол явдггүй байгаа. Яг тэгвэл тэр залгасан утас нь антен болж өгдөг болохоор заавал чихв ч юм уу заавал чанга яригч залгасан байх ёстой. Тэгээд хэрвээ та чихвжээр сонсож байгаа үедээ энэ өөрийнх нь спикер яригч ам сонсохыг хүсвэл 9-ийн том дээр нь дарж өөрийнх нь яригчаар сонсох чихвжээр сонсох гэсэн тохиолгоо хийж болох нэ. За ингээд FM сонсох тал дээр юм байна. За Booksense-ийг дөрвөн үндсэн гормын бид нар Daisy гэдэг гормыг яаж ашиглах хуудсан, радиог сая хайлт хуудсан, одоо медиа гэдэг гормон дээр юу хийж болох вэ, юу сонсох вэ гэдгийг зааж өгье. За медиа гэдэг гормон бол их том гормон. За медиа гэдэг дээр одоо зүүн талынхаа хамгийн ихний төвчлөрөөр очие. Daisy, document reader. Volume 12. За volume жаах нэмээ. Volume 13. Volume 12. За ингээд Radio. Media. Trances. За медиа гэдэг гормон дээр тавилаа. За медиа гэдэг гормон дээр тавингууд 3 of 6. за ийм фолдерууд байгаа. Miss Audiobooks folder 1 of 6. За 6 фолдер нь хамгийн ихний фолдерыг audio books буюу энгийн ярьдаг номоо ийш нь компьютерт холбож жагаад audio books гэсэн фолдер руу энгийн MP3 ярьдаг номнуудыг хуулж оруулна. За энэ фолдер руу орж энгийн ярьдаг номоо сонсох ёстой. Miss Audio folder. За Miss Audio гэдэг нь бол бас мөн адилхан. Music folder. За music folder гэдэг нь энд мэдээж дуу гэж байна те. Дуртай дуу гэж мэ энэ фолдер руу хийх ёстой. Podcasts folder 4 of 6. За podcast гэдэг маань энэ сүүлийн үед их хэрэглэгдэж байгаа үг хэллэг. Podcast гэдэг маань өөрийн хийсэн аудио, видео бичлэгийг podcast гэж хэлдэг. Ер нь бол нэвтрүүлэг гэсэн. Өөртөө тохиолдсон шинэ сонин мэдээллийг аудио, видео болгоод бичиж бусдад үзүүлэхийг бас интернетээр олон нийтэд одоо түгээн дэлгэрүүлэхийг podcast гэж нэрлэдэг. Энэ бол аудио блог буюу аудио хэлэлцүүлэгч гэж бас хэлдэг. Тэгэхээр энэ Booksense-ийг хийсэн ямар нэгэн бичлэг сонирхолтой бичлэг байх юм бол энэ подкаст дотроо хуулаад энэ подкастаасаа сонсч болох нь. Radio folder 5 of 6. За радио гэдэг фолдер нь энэ яагаад радио гэдэг фолдер байгаа гэхээр радиогоос бичлэг хийж болно. FM дээрээ тавьж агаад энэ хажуу талын рекорд бичлэг хийдэг товчлуураа дарангууд шууд FM-ээс бичлэг хийж эхэлнэ. Мэдээж бичлэгээ окей болгоёгүй л окей товчлуураа бичлэгээ cancelтия гэвэл cancel дарна. Ингээд тэр FM-ээс хийсэн бичлэгийн файл нь энэ радио гэсэн фолдер дотор хадгалагддаг учраас энд радио гэсэн фолдер байна. Record folder 6 of 6. За record гэсэн фолдер нь энэ бас Booksense маань бичлэг хийдэг тийм ээ. Өөрийнхөө хийсэн бичлэгийг энэ record гэсэн фолдер руу хадгалдаг юм аа. Record folder 6 of 6. За ийм 6 үндсэн фолдертай байна. Энэ фолдеруудыг устгах болохгүй. Компьютерт холбоход энэ фолдерууд гарч ирнэ. Энэ фолдерууд заавал байх ёстой. Record гэдэг фолдерт өөрийн бичсэн файлууд нь байна. Радио гэсэн фолдерт радиогоос хийсэн бичлэгнүүд хадгалагдана. Radio folder podcast. Podcast гэсэн дотор бас өөрийн хийсэн бичлэгээ хадгалж болно. Music дотор дуунуудаа хийн. Miss Audio folder audiobooks folder 1 of 6. Audio books гэдэг дотор аудио номнуудаа хийнэ. За ингээд media гэдэг гормон дээр ийм 6 фолдер байна. Би одоо music гэсэн фолдер руу доошоо сумаа дараад очие. Miss Audio music folder 3 of 6. За music гэсэн фолдер дээр ирсэн фолдер руу орохдоо мэдээж яадаг лээ. Баруун сумаа дарая. 1EKHLEL. За ингээд music гэдэг фолдер дээр баруун сумаа дараад орсон байгаа. Одоо доошоо сумаа дарая. Ахаад зөндөө фолдерууд байна.
To do, folder, 2 of 26. 2 of 26 21 юм байна. Энд саяхан дуу гэдэг folder байна. 3 Syngent, folder, 4 Fanfare, 5 Bojic, 6 Dissed, folder, 7 Gated, folder, Gold Rock Ballads, folder, Metal Ballads, My Songs, folder, 10 of Nightwish, folder, Songs, folder, Trances, folder, 13 of 26. За транс гэсэн folder дээр би ингэж ирлээ. За энэ төхөөрөмж дээр дуу сонсох бол айгүй энгийн зүгээр одоо ингээд транс гэсэн би folder дээр ирсэн байгаа. Энэ транс гэсэн folder руу бас баруун сумаа дараад орж болно. 01 DJ 1 MP3, 1 of 53. За 1 of 53 буюу 53 дуу энэ транс гэдэг folder дотор байна. За ингээд folder дотор media гэдэг горим дээр би folder руу ороод folder дотор ахаад folder руу ороод ингээд дуунууд нь гарч ирж байна. Файлаараа дуунууд нь гарч ирж байна. За ингээд доошоо сумаараа би дуунуудынхаа 02 нэрийг DJ 2 MP, 03 DJ 3 04 DJ 4 MP3, 05 DJ Smash Bona DJ Antoine vs Yoko Remix MP3, За, би энэ дууг 5 of сонгоод 53. окей товчлуурыг дарж сонсож болно. За ингээд тоглуулж байна. Тоглуулахаа зогсохдоо cancel дарна. Pause бол унтраад засаад дарна. Буцаагаад дарвал тоглоно. Адилхан. За энэ дуугаар хай 05 DJ Triangle. Smash Bona DJ Antoine vs Yoko Remix MP3. За ингээд 53 дуун дээр яаж шилжих үү? Яаж идэвхжүүлж дуугаа сонсох уу гэдгийг би товчхон хэлж өгье. За нэгэн тон дээр дараа. 01 DJ 1 MP3, 1 of 53. За 1 of 53 буюу би энэ 53 дууны хамгийн ихний дуун дээр ирсэн байна. 05 Tom Cruise, Dynamite MP3, 6 of 53. За энэ дөрвийн тон дээр дарангууд шууд 6 дахь дуун дээр очиж байна. Нэгэн тон дээр дарангууд 01 DJ 1 MP3, шууд 1 of 53. 53 дууны нэг дээр очиж байна. Дөрвийн тон дээр дарах юм бол 53 дууны 6 дахь дээр нь очиж байна. Хоёрын тог дараа. 01 DJ 1 MP3, 1 of 53. За өөрчлөгдөхгүй байна. Би 5-ын тог дараа. 08 Usher FT Pitbull, DJ Got Us Fallen in Love MP3, 11 of 53. За энэ бол юу гэсэн үг гэхээр дөрвийн тон дээр дарахаар 5-5-аар дууг алгасаж сонгож болно. 6-гийн тон дээр дарахаар 10-10-аар нь алгасаж дууг төвчүүд дуун дээр очиж байна. The World Is Mine Remix MP3, 53 of 53. За 6-гийн тон дээр дарангууд шууд хамгийн сүүлийн 53 дугаар дуун дээр шууд очиж байна. 01 DJ 1 MP3, 1 of 53. За ерөөсө 3-ын тон дээр дарахаар хамгийн ихний дуун дээр 6-гийн тон дээр дарахаар хамгийн төсөглийн дуун дээр энэ 53 дууныхаа шүү дээ. Нэгэн тон дээр дарахаар 01 DJ 1 MP3, эхний дуун дээр 1 очиж of байна бас мөн 53. адил. 4-ийн тон дээр дарахаар 5 дахь дуун дээр очиж байна. 05 Tom Cruise, Dynamite MP3, 6 of 53. За ингэж жагаад 2-ын тон дээр 01 дарахаар DJ 1 MP3, 1 of бас 53. нэгэн тон дээр 1-р дуун дээр очиж байна. 5-ын тон дээр дарахаар 08 Usher FT Pitbull, DJ Got Us Fallen in Love MP3, 11 of 53. за ерөөсө 1 2 3 бол ерөөсө гуруулаар 53 дууны маань 1 дахь дуун дээр аваачиж байгаа юм. 4-ийн тон дээр дарахаар тэр 1 дахь дуунаас 5 дахь дуун дээр шууд итгэвчж байна. 5-ын тон дээр дарахаар 1 дахь дуунаас шууд 10 дахь дуун дээр итгэвчж байна. 6-гийн тон дээр дарахаар 1 дахь дуунаас шууд 53 дахь дуу буюу хамгийн сүүлийн дуун дээр очиж байна. За ингэж энэ 53 дуун дээр ингэж ийм маягаар шилжиж болж байна. За одоо би ахаад 1 дахь дуун дээр очичоод 05 Tom Cruise, Dynamite, 01 DJ 1 MP3, За 1 of 53. одоо би 7-ын тог дарж үзье. All items selected. За all item selected буюу бүх дуу идэвхжлээ гэж хэлж байна. За энийг би cancel буюу идэхгүй болгоно. Cancel selection. Cancel selection буюу идэхгүй боллоо. За би сая 7-гийн тог дарахаар энэ 53 дуу бүгдээрээ идэвчээд хэрвээ окей дарах юм бол энэ 53 дуу дараалуулаад бүгд тоглогдно гэсэн үг. Тэгтээ би cancel дараад cancelсан байгаа. За 9-ийн тог дараа. Select. За select буюу нэг нэгээр нь дууг нэг нэгээр нь идэвхжүүлэх гэсэн үг.
Жишээ нь O2 DJ, O1 DJ 1 MP3. би 53 дууны нэгтгэл Select. идэвхжүүлсэн байна. Энэнийг алгасаад 3 дахь дууг O2 DJ, O3 DJ, O4 D, O5 DJ Smash Full DJ Antoine За, энэ дууг versus Yoko идэвхжүүлээ. Remix and Select. За ингээд би 53 дуунаас 2 дуу идэвхжүүлчихлээ. Энэ бол сонирхолтой команд. Эхний нэг дуун дээр би курс сумаа байрлуулчаад 9-ийг дарсан чи идэвхжсэн байгаа. Энэ бол 1-р дуу байсан. 2 дахь дуугаа би 5 дахь дуу идэвхжүүллээ. 2 дахь идэвхжүүлсэн дуу маань энэ 53 дууны 5 дахь дуу байгаа. Одоо ингээд окей зарангууд зөвхөн энэ 2 дуу маань тоглогдно. Хайртай. Ингээд энэ 2 дуу. Тэгэхээр ерөөсөө DJ Smash Full DJ Antoine versus Энэ бол Yoko Remix MP3. миний 5 бодлоор 53. ер нь бол MP3 тоглуулагчнуудад тэр болгон байгаад байдгүй юм сонирхолтой команд байгаа. Яг тэгвэл за энэ 53 дуутай MP3 байлаа гэж бодоход би тэр MP3 тоглуулагч дээр 10 дахь дууг 4 дахь дууг тэр хоёрхныг л идэвхжүүлнэ гэж сонголт хийдэг MP3 би бас одоогор мэдэхгүй байна. Тэгэхээр энэ аягүй сонирхолтой команд ингэж дуугаа нэг нэгээр нь идэвхжүүлдэг. Яг зөвхөн сонсох дуугаа идэвхжүүлж болно гэдгээр онцлогтой юм л да. Сая би бол 53 дууныхаа 1 дахь дууг 53 дууныхаа 5 дахь дуу хоёрыг идэвхжүүлж байгаа. Тэгэхээр 5 1 дахь дууг л би зөвхөн сонсно гэж идэвхжүүлж байгаа нь энэ бүх сенс маань бас нэг давуу тал юм аа. За ингээд 9-5 бол нэг нэгээр нь дуугаа идэвхжүүлнэ те зөвхөн сонсох юмаа л идэвхжүүлнэ гэсэн. 7-гийн 5 бол бүгдийг идэвхжүүлнэ. Одоо 8-ын 5 дээр дараад үзье. Enter the item number to move to edit box. За 53 item байгаа 53 дуу байгаа. Би энэ дээр 5, 6, алдчихлаа. 6, 3. The World is Mine Remix MP3, 53 of 53. За энэ бол бас их гоё команд. За би 30 дахь дуун дээр очиж энэ транс гэсэн фолдер дотор маань 53 дуу байгаа гэсэн тий. Тэгээд эндээс би 8-ын тог дараад 30 дахь дуун дээр 30 дахь дуун ямар дуу байгааг сонсч үзье. Enter the item number to move to edit box 3, 0. Окей даа. 13 Benassi Brothers, Voyage Feet. Jezreel's MP3, 30 of 53. За энэ бол яг энэ 8-ын тооны энэ команд бол ийм утгатай. 1-ээс 53 хүртлийн төхөөрөмж маань энэ дууг ингээд 53 дуу байна гэж тэмдэглэж авсан байна. Тэгээ би 8-ын тог дараад тэр 53 дууны би магадгүй 20 дахь дуу миний сонсох дуртай дуу байх юм бол шууд 20 гэж оруулаад окей дарах юм бол тэр яг 20-д жагссан байгаа дууг тоглуулна гэсэн үг. За одоо би энийг шууд хий. Enter the item number to move to edit box 2, 0. За окей дараа. 10 Liz K. You're not alone to Hello, hello, baby, you call, I can't hear a thing. I have got no service in the club, you say. За ингээд 20 дахь дууг би шууд тоглуулж байна. Одоо би ахаад 40 дахь дуу. currently at 1, 4, 0. За энэ 53 дууны маань 40 жагсан дуу би шууд ингээд сонгочлаа. Мэдээж бүх сенс дээр ингээд дуунууд оруулаад би миний дуртай дуу тэгдэх дуу гэж мэдчих юм бол шууд 8-5 дараад дуртай дууныхаа тоог тэр хидэд жагсан байгаа тэр тоог нь оруулаад окей дарангууд шууд тэр дуун дээр идэвхжээд тэгээ ахаад окей дарангууд дуу тоглуулж эхэлнэ. За одоо ингээд дууга тоглох хүртлээр медиа гэдэг горим дээр юу хийдгийг үзлээ. Одоо ингээд дууга тоглуулж байхдаа ямар командуудыг бас хийж болох вэ гэдгийг энэ дуун дээр би хийж үзүүлээ. За одоо ингээд дуу тоглуулж байхдаа хийж болох командуудыг би хийж өгье гэсэн байгаа. Одоо би доошоо сумаа даръя. 5 tracks. 5 tracks. 1 track. 1 track гэж хэлж байна. За one track гэдэг дээрээ тавих юм бол дуу маань зүгээр жирийн солигдно. За ингэж солигдож байна. За
Одоо би энэ дуугаа зогсоож байгаа ерөөсөө энэ 53 дуу бүгдийг төвчүүлж байгаа. Энэ дуун дээр хийдэг командуудыг хийж үзүүлье. All items selected. За all items selected гэж хэлж байна. Ингээд окей. За ингээд бүх дуунууд тоглуулж эхэлж байгаа 53 дуунууд. За доошоор сумадараа 5 tracks. 5 track, 1 track. 1 track. За 1 track гэдэг дээрээ тавьж дуугаа солих ёстой. 1 track гэдэг дээрээ тавьж дуугаа солино. За 5 tracks. 5 track гэдэг дээр бас 5-5-аар нь алгасаж дуу сольж болно. За энэ бол яг арын дууг нь биш 5 дахь дууг тоглуулж байна. А 1 track гэдэг дээр яг арийнхын дууг солино. Яг дууга дараалуулж солино гэсэн. А 5 track гэдэг нь 5 track гэдэг нь 5-5-аар нь алгасаж байна. First or last track. First or last track гэдэг нь хамгийн ихний дуу, хамгийн төгсгөлийн дуу тоглуулна. Одоо энийг үзье. За энэ бол хамгийн ихний дуу, баруун тишээ сумаад харахаар хамгийн төгсгөлийн 53 дугаар дуу, зүүн тишээ дахаар 1-р дуу, баруун тишээ дахаар 53 дугаар дуу. Time interval. За time interval гэхээр нөгөө Daisy горон дээр гарч ирсэн нөгөө 10 seconds. цаг минут секундээр тохируулаад time гэдэг дээрээ дуугаа гүйлгэж болно. Одоо би ингээд энэ дуу 5 секундээр гүйлгэж үзүүлж байна. За энэ бол бас дуугаа ингээд сонсч бол гүйлгэж сонсч болох боломжийг олгож байна тийм ээ. 1 track. За ерөөсөө энэ дээшээ доошоо сумаар бол 1 track гэдэг дээр дуугаа яг дараалуулж сонсно. 5 track гэдэг дээр 5-5-аар алгасаж сонсно. 5 first or last track. First or last track гэдэг дээр хамгийн ихний хамгийн төгсгөлийн дуу сонсно. Time interval. Time interval гэдэг дээр нөгөө цаг минут секундээр тохируулна. Time. Time гэдэг дээр дуугаа тэр тохируулсан цаг минут секундээр гүйлгэж сонсно. За ингээд 5 секундээр ингээд гүйлгэж байна. За ингээд дээшээ доошоо баруун зүүн сумыг ингээд дуу тоглуулж байхдаа ашиглаж болно. За тоонуудаа яаж ашиглах вэ гэдэг дээр мэдээж 1 2 3 9 бол ерөөсөө адилхан. Бас яг Daisy номон дээр тэмдэглэгээ гэдэг шиг тэмдэглэж болно. Сонирхолтой. 4 5 6 бас яг адилхан Daisy номын горомтой. 4 дээр дарахаар удааширж байна. 6 дээр дарахаар хурдан 5 дээр хэмжиж байна. За би 1 2 3 9-ийг бол Daisy номын гором дээр их сайн тодорхой ярьсан болохоор ойлгосон байхаа гэж бодож байна. Одоо 7 дээр бол харин мэдээж дунд хуудасны ойлголт байхгүй болохоор 7 дээр өөр тохиргоо байгаа. За одоо энийг хэлж өгье. За би дуу тавьдаг юм. Дууга тавьдаг. 1 track гэдэг дээрээ тохируулж иж дараачийнхаа дууг солино. За ингээд энэ дууг тавьчих. За 7-гийн тог дараад үзье юу болох нь? Normal. Normal гэж хэлж байна. Pop. Pop. Classic. Classic. Rock. Rock. Normal. Normal. Pop. Pop. Classic. Rock. Rock буюу за энэ бол дууны төвшинг өөрчилж байгаа буюу equalizer гэж хэлдэг. Pop, rock, classic, normal гэсэн тохиргоогоор дууны төвшөнгөө тохируулж сонсч болох нэ. За би бол энэ төхөөрөмж дээр rock гэдэг дээр нь тавь сонсох гоё байдаг. За одоо 8 тоолсон. За түр пауз чинь 8 тон дээр дараа. Currently at 6%. Enter a percent value between 0 and 99. Edit box. За энэ бол айгүй сонирхолтой команд. Бас ер нь миний мэдхийн MP3 тоглуулагч нар дээр нэг төдийлөн байгаад байдгүй команд гэж бодож байна. Энэ юу гэхээр дууг хувьчилж сонсно. Сонирхолтой. За би энэ сая нэг дууг эхлүүлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр одоо би шууд 98 буюу дууны төгсгөлийн сонсъё л да. 98 гэж оруулаад окей. За ингээд дуу төгсөж байна. За ингээд дуу төгсчлөө. Энэ юу гэхээр 8 тоо дарангууд Currently at 1%. Enter a percent value between 0 and төгөөрөмж 99. ингэж хэлж Edit байна л да. box. Currently тэдэн хувь буюу дуу тоглож эхлээд тэдэн хувь өнгөрсөн байна. Тэгээд 100-аас 1-ээс 90-с хүртэл тоо оруулж
дууга хуйлд сонсно уу гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр би одоо энэ дуу сая нэг дуу эхэлсэн байгаа би шууд 50 гингод дууныхаа яг талаас нь сонсож ийн гэсэн. Тэгээ окей дараа. За ингээд шууд дуугаа ингэж хувьчлж сонсож байгаа нь аюул сонирхолтой бас. За би өөр дуун дээр тавьж байгаа. Нэг дууны төгсгөлийг үзье гэж бодъё л да тий. Тэгэх юм бол за энэ дууны төгсгөлийг сонсъё өөр би 0% 9. 98 гэж оруулаад окей дарангууд энэ дууны төгсгөл явна. За ингэ дуу тусч. За ингэж дуу хувьчиж 8 дээр 8-ыг дарж ингэ дуу хувьчиж сонсож байна. Таарч. За дараагийн хамгийн сүүлийн тохиогоо тэр дахаар явуулна үзье. File name 05 Tahoe Cruise, Dynamite MP3, elapsed time 13 seconds, total time 3 minutes and 23 seconds, 6 of 53, play. За энэ бас дууны мэдээллийг өгч байна. Дууны нэрийг хэлж нэхлээд file name тэргээд тэ дараа нь elapsed time буюу тоглуулж эхлээд 13 секунд өнгөрсөн байна. Энэ дууны нийт минут секунд нь 3 минут 24 секунд гэсэн баха. Тим дууны минутын урттай дуу байна. За энэ өөр дуу үзье. За энэ дуу хэдэн минутын дуу сонсч үзье. Тэгээд дараад мэдээллийг сонсъё. File name 06 Fake Blood I Think I Like It Original MP3, elapsed time 6 seconds, total time 5 minutes and 35 seconds, 7 of 53, play. Хамгийн сүүлд play буюу тоглуулагдж байна гэж хэлж байна. За эхлээд дууны нэрийг хэлсэн дараа нь 6 секунд тоглуулж эхлээд 6 секунд өнгөрсөн байна гэж хэлсэн. Дараа нь total time буюу 5 секунд 30 хэдэн секунд гэж байна. File name 06 Fake Blood I Think I Like It Original MP3, elapsed time 7 seconds, volume 13. File name 06 Fake Blood I Think I Like It Original MP3, elapsed time 7 seconds, total time 5 minutes and 35 seconds, 7 of 53, pause. Би энэ дээр нэг юм хэлэх юм марцсан байна. Эхлээд file name гэдэг дууны нэрийг хэлж ин дараа нь elapsed time буюу 7 секунд тоглуулж эхлээд 7 секунд өнгөрсөн байна гэж байна. Хамгийн дараа нь total time 5 минут 35 секунд хэлж байна. Тэрний дараа энэ 53 дууны 7 дахь дуу байна гэж хэлж байна. Тэгээд хамгийн сүүлд нь play юм уу тоглуулж байгаа юм уу pause авсан байна гэдэг нь хэлж байна. Сая бол pause гэж хэлсэн. За ингээд дуугаа тоглуулж байна. За тэгдэр удаан дарах юм бол саяын мэдээллийг бүр наривчлалтайгаар нөгөө дээсийн номын мэдээллийг Media info dialogue. I think I like it original. За ингээд media info dialogue гэж гарч байна. Media info dialogue гэж гарч байна. За доошоос Fake Blood. За энэ дэр бүр artist Title I think I like it original. за title дууны нэр нь I think I like it гэдэг дууны нэртэй дуу. Artist Fake Blood. За artist буюу одоо хамтлаг дууч нь болохоор Fake Blood гэж байна. Album The Sound of Now 2010 Volume 1. За цомгийнх нь нэр байна. Genre House. Жанр буюу стил нь house стилийн дуу. Title I think I like it original. За дууны нэр нь байна. Artist Fake Blood. Album This Genre Title Artist. Энэ дээр бол ерөөсөө The Sound of Now энэ тгийг 2010 удаан дарах юм бол Daisy Info Dialogue гэдэг дууны нэр, стил, альбом буюу цомгийн нэр, тэгээд хамтлаг дуучныхаа нэрийг хэлж өгч байгаа юм байна. Мөн энэ дээр зүүн баруун сумаа дараад өсвөлж сонсч болно бас. B L B U M альбомын нэрийг ойлгохгүй бол ингээд өсвөлүүлээд сонсч болох юм байна. За ингээд энийг cancel дараад хай. Close. За ингээд өнөөдрийн видео гараа авлага. За ингээд өнөөдрийн манай Daisy студийн Book Sense-ийг танилцуулах энэ хүү видео гараа авлагыг үзэн суусан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Book Sense төхөөрөмжийг Монгол Улсын бүх 21 аймгийн нийтийн төв номын сангуудад нэгийг хэрэглэх хараагүй уншигчд маань хэрэглэх болсон маш их баяртай байгаа. Цаашдаа энэ Daisy гэдэг технологиг энэ Daisy ном уншдаг төхөөрөмжүүдийг олшруулах тал дээр
энэхүү видеог үзэн суугаад та бүхэн үнэхээр санал нэгтэйгээр олшруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэйгээр дэмжих байх гэж бодож байна. За ингээд Улаанбаатар хотын нийтийн төв намын сангийн Daisy студид цэнгэл миний бие ажиллаа. Холбоо утас маань энэ видео гарын авлагын холбогдолтой Daisy номын талаар анхүү тоглоулагчтай холбоотой ямар нэгэн асуудлаар сонирхох зүйл байвал надтай холбоо ирж олно. Миний гарын утас 9888 4466. За ингээд өнөөдрийн Улаанбаатар хотын нацад орчин гэрэмжлэлт Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр хийсэн энэхүү видео гарын авлага өндөрлж байна. Та бүхэнд анхаарал тавьсанд маш их баярлалаа.